За бүгдэнд нь орой минь манайхаа миний дуу хоолой сонсогдож байна. Орой минь сонсогдож байна. За. За тэгээд энэ 7 хоногийнхоо ээлжид Zoom ярилцлагаа эхлүүлээ да хэдүүлээ. За тэгээд байн л өөрийнхөө талаар танилцуулдаг юм чинь энэ удаагийнхаа шууд эхлүүлчихье. Сон сайхан юу байцгаана? Орой минь гэсэн байна. Орой минь. Сон сайхан юу байна манайхаа? Ойрд анзаарсан, мэдэрсэн зүйлүүдээс хамтдаа хөөрөлтөе, хуваалцъя. За тэгээ шууд ороод ирээрэй. Байна. За. За орой минь саруулаа. Камера өгөх боломж байна уу? Байхгүй нь. За. Монголоос мэдчилж байна. Өстой сайхан байна. Хайлт харуулах уу? Чи камер нэрэгдвэл. Цаг гадаа айгуу гоё юм. Гэгээтэй өвс мод ногоороод эхэлчихсэн. Сайхан байна. Сая би голын ирэг дээр энэ манай энэ доор сэлб гол гэдэг баха. Сэлб голын ирэг дээр бас хүнтэй уулзаад санамсруу ярилцлага явж байгаа. Тэгээд дамжуулалт юу яваад. Тэгээд сайхан тэр уулзалтаа дуусчаад намайг гоё юм авч дээрээ гээд хөөрхөн мөнгө өгсөн. Тэгээд тэргүүр нь чокопе кофе энтер аваад өөрийгөө баярлуулаад суучихна. Сан сайхан саруулаа. Ажгүй юу? Шинээр мэдэж авсан гоё өөрийгөө хайрлах арга техникээс хуваалцаач. Яаж хайрлаж байна өөрийгөө? Яг энгийн нэг өмнөх хийдэг зүйлсүүдээ заримдаа нэг хийхгүй болохоор айгу өөр хүрээд ирсэн нэг хийж амжихгүй болохоор өөр дараа хийх тэгээд заавал басны хавьд хийж амжаагүй дараа хийж амжих юм гэж өөрийгөө айгу тайлбарлаа. Дуун нэг жоохон цаан дуурайд байна уу юу? Одоо дэрдэж байна. За, тэгээ яасан гинэ? Юу нөөстэй байдаг юм уу?
айгүй хэмиг амжуулах гэж хичээхээ болсон. Яг тухайн үед нэг хийх амжих юм аа хийгээд өөрийгөө арай өсгөл санаад тайван байж. Яалаа харагдах байдлаасаа тэр өөртөө хандхаасаа тэр байгаар нь айгүй гол хүлээж авсан. Тэгтээ нэг тийм өөртөө нэг тийм зориг юм урам авдаг нэг юмтай байх хэрэгтэй гэж санагдсан. Тийг алсан дараа айгүй гоё. Яг ядарсан үедээ тэрийг зүгээр ормоор алсан. Зөв. Жишээ нь тэр нь юу байж болох вэ? Жишээ нь гоё үг яг тэр сонсмоор байгаа үг өөртөө ихлэх хэрвээ тэгээд бас нэг үг гарч ирсэн нөө хүн чанар гэдэг үг аягүй орж ирээд байна. За. Зүгээр нэг хүн шиг хүн байна. Хүн чанартай байх. Тэрийг дэлгэрүүлвэл ямар утгатай? Дэлгэрүүлвэл одоо нөө хүнийхээ одоо муурч одоо хүнийхээ мууг үзэхгүйгээр амьдрмаар юм уу? Хүмүүс гомдсон заавал байгаатай байгаа. Зарим нэг хүмүүс нь одоо нэг хүн чанараа ихтэй артаад байгаа юм бол ашиглаад байгаа юм бол одоо хүний мууг үзэж одоо тэрүүнээс ингэж таашаал ч юм уу кайф ч юм уу авах нь одоо бараг хүн чанараа авах байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Энэ тал миний хувьд одоо гомдож уйлах бүгд нь тайлхан байгаа. Хамгийн гол юм нь хүн шиг хүн байх юм. Яг зөв. Энгийн мөртөөс тэр одоо байгаагаар ингэж байна. Юу нэг айгүй нэг энгийн мөртлөө ойлж болох юмнийх нь байдаг тийм айгүй. Яг ч хүн болж мэдээ яг тэрүүгээрээ байх юм шиг байна. Тэр тийм одоо ичтэйний хүсэхгүй тэгээрээ амар бурхан шиг ингээд тэгээрээд байхгүй зүгээр нэг бол чөтгөр шиг ингээд бараан дундаа байхгүй тийм автаа оноосоо яг энэ амьдралаа ингээд айгүй гоё хүндээ хайртай юм гоё. Гой сайхан ухаарлаа нөө. Өчигдөр би нэг эмэгтэй найзтайгаа ярилцаа сууж ийсэн. Тэгсэн тэр найз маань бас тэгсэн. Миний дотроос ойрын үед ягаад ч юм нэг тийм тэр эмэгтэй найзын маань дотроос нэг тийм дуу хоолой гараад байгаа гинэ. Тэгсэн чи юу вэ гэсэн чи. Чи өөрийнхөө байгаач. Чи ямар худлаа жижиг чи. Чи яагаад олонний дунд орохоор нэг юм анхаарлын төвд орох гээд онцгой байх гээд хичээгээд идэгин. Чи зүгээр л үнэн байчаач. Яагаад ингэдэг нэг дотроос нэг тийм дуу хоолой сүүлийн үед бүр ингэ зүгээр хэлэхгүй байгаад гэд тэр санаанд орчихлоо. Өөр яг мэдсэн байхгүй тийм таа хүн. Тэнгэрийн
Чиглэлийн хичээн хоёр бас өөр юм шиг тий. Чиглэлийн хэсэг одоо өөрөөсөө шал өөр хүн болоод хичээн гэр одоо өөрөө ингээд аягүй гоёор өөрчлөгдөж байгаа. Үнэхээр үнэн ч байгаа юм уу? Өөрчлөлтөндөө үнэн ч байгаа. Гоё байна. Гоё сэдв гаргаад ирлээ. Сарвал маань. Хэдүүлээ өнөөдөр ерөнхийдөө яг өөрийгөө хайрлах тухай ярилцъя гэж надад бодлоо. Би сая нэг голын хэрэг дээр уулзаад амжилт хийсэн юм ихтэй маа ч гэсэндээ өөрийгөө хайрлах талаар хэлмээр ярилцмаар санагдаад байсан. Яагаад ч юм. Хэдийгээр яг энэ нэг одоо өөрийнхөө явах ёстой зам мөр хийх ёстой зүйлээ хийгээ явж байгаа маш олон хүмүүс туслаад буян болоод өвчтөе хүмүүсийг асраад сайн сайхан болгоод эрүүлжүүлээ ингээ явж байгаа ч гэсэндээ нөгөө талдаа бас өөрийгөө гээгээд байдаг юм болоо да гэд надаа сая уулзалтын төгсгөл харцнаас нэг халт мэдрэгдсэн байхгүй. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр өөрийгөө хайрлах гэдэг сэдвийн талаар хөрөлдөё. Өөр хүмүүстэй юм уу? Өөрийгөө яаж хайрлах? Миний хувьд болохоор яг нэг 3 юм байгаа гэсэн багтаа. Одоо мэдээж өөрийгөө талент хандах мэддэг шүү дээ. Нүд маань үнэхээр байна. Нүд маань ямар юм байна. Асан хөрөсөн байна уу гэх яг энэ дээр мэдээж ойлгомжтой харагдана. Яг илрүүг авах нүдээ харах юм байна. Тэгээ ер нь хүмүүс гомд гэдэг өөрөөсөө хитрхи холбогчоор өөрийгөө хайрлахаа болчоор хүнээс хүнд гомдлоо гэдэг. Дандаа юм гомдлоо. Нүдээ харуул яг тэр гомдлын нүд. Хамгийн хэлж нүдний зүгээр юм шиг байна. Тэгэхээр нүдээ хараад нүдээ шинжинэ гэсэн үг юм байна тий. Миний хамгийн ихтэй бол нүдээ хүн ямар нэг юм хийхээс өмнө гомдлоо гэж тайлбарлаад тэгээд 3 хатаа хийх. Гомдлоо тайлбарлаа. Гомдлоо тайлбарлах тэгээд цаашаа айгуу гоё нээлттэй. Миний хувьд хийж гэнэ. Тэгээд бас яг гомдлоо тайлахын тулд бас яг ганцаараа яг чадахгүй мэлээ. Хичнээн мэдээ даам багтлаа тий. Ямар нэгэн үнээс одоо болсон жахах зүгээр юм шиг. Ямар нэгэн хүн гэдэг нь өөрийнхөө итгэсэн. Яг тэгээд яг тэр авч чадвал ас хоёроо хамгийн сүүлд надад ирсэн. Гомдлоо тайлбарлаа. яриа нэг л цаана байгаад их юм саруулаа. Энэ чихвчэнд нөгөө утас нутсанд нөгөө юм лөө. Гүцэ тод надад орж ирэхгүй л байгаа тийм сонсогдохгүй л байгаа. Дүрсэн тод байгаа мөртлөө яриан цаана байгаа.
даамаа. Хоёлоо нөгөө Facebook-ээр холбогдоход зүгээр байсан тий. За, ойртохоор амн ойртохоор гайгүй бас болоод байгаа шүү л. Утасных нь гэр кейс мессенд байгаа юм болов уу? За, өөрийгөө хайрлах тухай, өөрийгөө хайрлна гэж та нарын бодлоор яг юу хэлдэг юм болоо? Өөрөөсдийнхөө ертөнцөөр өнцгүүдээ хуваалцаач манайхаа. Өөрийгөө хайрлах гэж. Өөрийгөө ойлгох. Өөрийгөө сонсох гэж юу юм бол? Бид ер нь нөгөө эрэхтэй хайранд суралцах гэж ирж байгаа шүү дээ энэ дэлхий гэдэг гараг дээр. Тэгээд тэр хайранд суралцахын хамгийн ихний алхам бол өөрийгөө хайрлах ухаанд суралцах юм шиг байна. Гэтэл ихэнх хүмүүс маань өөрийгөө хайрлах тэр ухааныг өөрөөр ойлгодог байсан байлээ. Тэгээд энийг бол бас сайхнаас л ер нь ойлгож эхэлж байгаа. Одоо нөгөө өөрийгөө хайрлна гэхээр л те өөртөө одоо цаг гаргаад найзуудтай уулзах эсвэл өөрөөсөө дуртай зүйлийг ганц удаастай хийгээд үтчихнэ яадгийн гэдэг ч юм уу те энэ нь өөрийгөө хайрлах гэж бодоод байсан чинь шал эсрэгээрээ байсан байгаа байхгүй өөрийгөө хайрлах маань энэ нь болохоор нөгөө нэг өөрийгөө одоо яг байгаагаар нь одоо хүлээн зөвшөөрөх сонсох өөрийнхөө муу зан чанаруудыг тэ ч гэсэндээ одоо ингээ хүлээн зөвшөөрөх ер нь л байсан юм билээ. Тэгээд хүлээн зөвшөөрсний дараа одоо тэр нэг сөрөг зан чанарч гэдэг юм уу, сул дутагдaltaй талч гэдэг юм уу тэр зүйл маань ер нь яагаад үүсч вэ гэдэг рүү ороод ингээ ажиллаад явснаар илүү нөгөө нэг тэр өөрийнхөө дотор байгаа тэр хайр илүү ундарч гэрэлтэж гарч ирдэг юм шиг ер нь санагдаад байгаа. Зөв. Тэгээд энэ мэдээж одоо өөрийгөө хайрлах гэдэг нь зүгээр л нэг ганцхан нэг юм ойлголт тодорхойлолт биш. Маш олон өнцөг, маш олон зүйлүүдийн одоо тийм нэгдэл нь болчиход байгаа байхгүй юу? Ер нь л. Одоо жишээлбэл өмнөх 7 хоногийн бид хэдий хөөрөл дүүн дээр миний дотроос нөгөө ярилцж ирсэн чинь та бүхнийг ингээд сонсоол байжсэн чинь дотроос ер нь өгөх гэдэг нь яг юу юм? Итгэх гэдэг нь яг юу юм гэдэг ингээд миний дотроос ингээд асуугаад тасан. Тэгээ би дараа нь за ямар ч гэсэн энэ хоёр дээр нэг юм ойлгох ч юм уу ухаарах юм байгаа юм байна да гэж бодцоод байж итэл өгөх гэдгээ ямар ч байсан ойлгосон. Тэгсэн чинь юу болов гэдгсэн чинь би болохоор нөгөө нэг өгөхдөө бүрэн дүүрэн өгдгөө хүн байсан юм билээ. Одоо өмнөх 7 хоногийн хүртэл гэсэн үг. За яагаад тэгвэл бүрэн дүүрэн өгдөг байсан юм бэ гэд ингээд ухаад байсан чинь нэг юм одоо нөгөө нэг өгөх гэхээр чинь нэг материалын зүйл биш шүү дээ тий. Одоо жишээлбэл би нэг юм татвар ч юм уу нэг юм мэдлэг ингээд одоо эзэмссэн байлээ гэж бодъё л та. Тэгвэл тэрийг ингээд би нэг юм мэдсэн шүү дээ гэд ингээд хин нэгэнтэй хуваалцахдаа бас амар юм харамлж өгдөг байсан нь олсон. Харамын сэтгэлээр өгдөг. Гэтэл тэр нь нөгөө нэг юм бүрэн дүүрэн өгч чадахгүй болчихж байгаа байхгүй юу? Тэгээд за тэгвэл яагаад энэ яаж үүссэн юм бэ гэдэг ингээд өөзрөө нь ухаад байсан чинь намайг баг байхад ээж маань амар инээдтэй ингэдэг байсан байхгүй юу? Битгий хүнд юм зааж өгөөрэй. Тий, битгий хүнд юм зааж өгч. Одоо ингээ өөрөө сайн хийж гэдэг ч юм уу тий. Ер нь ингээд нөгөө мэдсэн юм аа ингээ ер нь хүнд хэлэх димээ гэдэг юм ээж дандаа ярьдаг байсан байхгүй юу? Тэрийг гинт санаад тий их усрын тэндээс үүссэн байгаа байхгүй юу? Бүр бага насанд бага байхад үсээд тэгээд тэр чигтээ тэр ихтгэл өргөөр ингээ яваад тэрийг ингээ ерөөсөй ойлгохгүй гадсан. Тэгээд яг өмнөх 7 хоногт өгөх гэдгийг бол амар сайн ойлгосон. Тэгээд одоо тэгвэл итгэн гэдэг нь яг юу юм те? Итгэх гэдэг нь юу юм бэ гэж өөрөөсөө асуугаад тэрийг яг ингээ бодон готл нэг юм яг зүрхэн хүр тавьцаа амар юм хүнд мэдрэмж дараад тэгээд бас юм хоолон дээр юм хоолой барих ч юм уу тийм мэдрэмж ер нь л ингээд төрөөдсөн. Тэгээ би за энэ шахах нь бол нэлийн гүн юм байна гэж ухаад
Тэгээ ер нь олохгүй л ингээл юу яагаад байгаа. Жоо холдоол яваад байгаа. Нүүр тулж чадахгүй жоо айгаад байгаа юм шиг байгаа. Тэгээ өнөөдөр жоохон төвлөрөө суужсэн чинь энэ ярианы дараа л ямар ч байсан энэ итгэлийн талаар нэг юм орж ирэх юм шиг санагдсан. Гэхдээ итгэл дээр бас нэг юм холбоотой юм шиг санагдсан. Тэр нь юу байсан гэхээр бага насандаа нэг юм дутуу үнэлэгдсэн тийм үйл явц болсон байгаа юм. Тэндээс үүдэлтэйгээр итгэх юм болцсон хүнд. Тэгээд би одоо хүртэл тэгдэг байхгүй. Одоо ер нь хин нэгэнд ингэж ерөөсөө нэг итгэдэг юм. Тийм тэгэхээр нэг юм дутуу үнэлэгдсэн ч юм уу нэг тийм мэдрэмж энэ төр авсан байгаа. Тэрнээсээ болоод бусдад итгэх юм болцсон. Тэгээ энэ чинь нөгөө бусдад итгэхгүй байх гэдэг чинь өөртөө итгэхгүй байх гэсэн үг шүү дээ. Тэгээ өөртөө итгэхгүй болохоор чи надад бас хүмүүс итгэхгүй гэсэн үг байхгүй юу? Ер нь бол тэгээд за ямар ч гэсэн энэний учрыг бол олох юм байна гэд тийм байгаа. Тэгээ сүүлийн үед бол бас нөгөө нэг одоо ингээ нөгөө хүүхэд анх төрөхдөө ингээл бөө ийм хайр гэрэл болоод төрж байгаа шүү дээ тий. Тэгээд ингээ зүрхэн хүрдмөрдөн жишээлх юм бол ингээ маш гоё нээлттэй ер нь бол ийм хайр ундарсан цацарсан юм байдлаар бол ингээ төрж байгаа. Гэтэл магадгүй энэ амьдралын туулалт ч юм уу тий оршихоос өгж байгаа нөгөө ийм одоо үйл өөрийн карма шүү дээ. Энийг одоо чи ингээ туулаад эндээсээ юм ухаарлаа авах хэрэгтэй гэдэг ийм туулалт байгаа боловч магадгүй нөгөө эргэн тойрны хүмүүсээсээ болоод бид ийм сэтгэлийн шарх авдаг шүү дээ. Тэгээд нэг зүрхэн хүрд хамгийн анх хаагдах нэг тийм момент байна уу гэж би одоо олоод байна. Тэгээд одоо хүн болгоны нөгөө нэг юм зүрхэн хүрдэн дээр маш их юм хүнд травманууд ирээд тэндээсээ болоод маш олон амьдрал дээр худал итгэл үнэмшилтэй болоод дээрэс нь баг зүгээд маш олон юм дөрүүдэд хувираад ингээ явчт юм байна гэдгийг ер нь бол аягаасаа ухаад байгаа. Тэгээ сүүлийн үед ер нь бол яг тэр анх нөгөө нэг зүрхэн хүрд хаагдсан мэдрэмж ч юм уу тийм үйл явц ч юм уу тэр лөө бас их очих юм сонирхолтой байгаад байгаа сүүлийн үед. Тэгээ ер нь бол сэтгэл зүйн хувьд амар юм докторгүй л байгаа. Нэг өдөр ингээд зүгээр байгаа. Эсвэл нэг өдөр нь ингээд амар ингээд хүнд мэдрэмжтэй ингээд дараал тий. Тэгэл одоо ингээд жишээлх юм бол би ми өвдөөл ер нь бол айгүй тийм сонирн байгаа. Ер нь их хэцүү мэдрэмжтэй байгаа даа. За сонсож байна. Юу орж ирээл энэ л да мэдээлэл чинь. Тий. Хэдүүлээ нэг цаг гарan 40 минутаар 3 хэсэг явна гэдэг чинь цаг гарan 2 цаг ирээтэй ярьчих юм чинь энэ хооронд өөрийгөө анзаарчил байгаарэ. Дооги долгорж байгаа юм байна тий. Дооги долгорж байгаа. Тэгээд хоёулаа энэ ярьж байгаа хэлж байгаа зүйлүүд нь маш сайн өөртөө ажиллаж чаддаг, өөрийнхөө нутагшаа асуудлуудаа ухаа таниад ерөнхийдөө зэгцэлж сурсан маш гоё юм дадал байгаад нь шүү дээ. Тэгэхээр энийхээ тусламжтайгаар энэ нэг 2 цагийн хугацаанд аль болох өнгөж яваад нэг чөлтгой том сэжвэрийг гаргаад ирээсэй гэж би хүсэж байна. Би өөртөө хальт анзаарчихсан орж ирснийга за юу яа та өөр хэлэх зүйл байна уу? Би ярианыхын төгсгөлд хэлье. За. Эдгээр нэг юм усан дотор байгаа юм шиг нэг эмхтэй өөрийн чинь л одоо дотор тэр зүрхэн хүрд юм утай л холбоотой байгаа. Усан дотор байгаа юм шиг ингээд дөрвөн чинь 2 гар нь хүлээтэй ингээд татуулаа хүлэгдсэн. Тэгээд хөлн тийчлээд байгаа. Тэгээ ингээд нэг юм юу яагаад байгаа. Одоо усан дотор амьсгаад агааргуудад үхэх гээд байгаа юм шиг ийм бачимдсан мэдрэмж орж ирээд байхгүй усан дотор ингээд тийчигнээ толгоогоо хөдлөөд ингэнгүүт усан дотор үсэн ингээд намраад яагаад байгаа хуйлраад байгаа тийм дүр зураг орж ирээд тэгээ хамгийн гол нь амаа нэгээд үг цохуулгыг гэхээр амруу нас ороод би өгчүүл яах юм бэ гэсэн айдас байгаад. Тэгээд энэ нь яг нөгөө нэг зүрхэн хүрд гэдэг шиг ард нь тийм нөгөө нэг ногоон гүн өнгө туяараад байгаа байхгүй энэ зүрхэн үрд юутай холбогдож магадгүй юм. Тэгэхээр энэ сэжмийг хөөгөөд анзаараатахаарай. Юу юм бол яагаад ингэж байгаа юм бол тэр 2 гар уяатай хүлээтэй байгаа ямар учиртай юм бол те. Тэгээд ер нь явж одоо миний нэг багахан туршлагаас харахад хүмүүс тусалсан энэ юунаас харахад
тэр ингэчлээ хүн намайг хүлчихсэн нөхөр ингэчихсэн ээж ингэсэн аав тэгсэн тэр хойд аав ингэсэн гэл ингээл гаднаас л юмаа ингээд өөрөө мэдлгүй автсан байгаад идэг боловч яг үнэндээ тэр хүн өөрөө өөрийгөө хүлчихсэн байгаад идэг байхгүй өөрөө хамгийн том эзэн байгаад идэг явж тэр нь сэтгэл дотор нь байгаад идэг энийг бол та өөрөө бол маш сайн мэдж байгаа бох тэгэхээр энэ гар марч нь хүлцэн байгаа энэ юу яг ямар учиртай юм энийг олоодохоор тэгээд их ингээд нэг юм тод ус дуграал ингээд байгааг бодоход магадгүй яг энэ одоо асуудал энэ зүйл тайлагдах гад их ойрхон ирчээд байгааг нь тохио юм болов уу гэж надад санагдчихэв. Тэгээ сүүлийн үед жоохон ингээд докторгүй хэцүү байгаа ингээд байгаа гэдэг нь яг л нэг ингээд дуншаад байсных нь илрэл юм болов уу гэж санагдчихэв. Тэгээд энэ ус энэ юу бас л нэг юм учир утга илэрхийлээд л байна. За тийм би. За тэгээ сайхан нэгэндээ ингэ тостой явъя. Өөр манайхан мэдэрсэн зүйл байвал санаа зовлтгүйгээр нэгэндээ хуваалцаарай. Би долгорж яваас ийм зүйл анзаарлаа, мэдэрлээч гэдэг юм уу? Эсвэл миний дотор ийм байна ч гэдэг юм уу? Тэгээ өнөөдрийн сэдв маань өөрийгөө хайрлах гэдэг нэг сэдв гаргаад ирсэн. Энтэй холбогдоод ухвал хүчлээд байгаа хүчлэл юм болов хинээд долгорж яваа. Хүчлээд байдаг нэг юм дургу юм амруу ингээд нэг чихээд идэг аятай хоёр гарын хүлчээд чи үгүй чи тэг гэ нөгөө дотор хүний дотор мэдрэмжээ хүчлээд бариад боогоод байгаа тэр зүйл юм болов уу гэж санагдлаа. За хэдүүлгийн цаг богино өөр орж ирээр юм нахаа. Санаа бодлоо хуваалцаарай. Сонсоод суугаад ийн гэж юу байх вэ? Өөрийнхөө мэдрэмжээ хуваалцаарай, тодорхой уудлаарай. Сая хиний доогийн юм хэлдэг шиг өглөг гэдэг чинь энэ мэдлэгийн хувьд таны хоримтлуулсан амьдралаас олж авсан ухаарлын үгч гэсэн хуваалцна гэдэг чинь маш том өглөг байдаг. Өгөхийнхаа хэрээр бид нар буцаагаад авч идэг. Өөрөө та улам тэр дайныхаа хэрээр дэлгэрч идэг, хөгжиж идэг. Тийм болохоор хуваалцаар. Бид нар чинь багтаа хүүхдтэй байхдаа айгүй гоё тайлхан байдаг гэсэн шүү дээ. Тэгээд ээж тэгж хэлээд яг тэр нь ингээд өөдөө мэдхгүй ингээд хүн бэлтгэхгүй хүнд юм зааж өгөхгүй гэдэгсэн. Ер нь бид нар ингээд ингээд бинт томболт манай дотроо хүүхд ивэрээ юм шиг санагдаа. Тэгээд ерөөсөө хүчиж болохгүй юм да яг хүүхдтэй яаж ханддаг яг тэрүүшгээ өөртөө хандах юм болов. Тэгээд хэрэггүй юм. Яг хүүхдтэй юм шиг дотроо нэг өөрхөн жижигхэн зүрийг гаргацаад яг түрүүндээ зориулсан арга нь авч тэгээд өөр айгуу инсэг юм санагдаад. Тэгээд нөгөө өөрийгөө хайрлах гэдэг дээр нөгөө нэг зарим миний бас нэг бороо задлаад ирсэн нөгөө амиа хичээхтэй андуураад идэг. Ихэнх хүмүүс ер нь өөрийгөө хайрлах гэсэн амиа хичээг бааж тэгээд өөртөө юм уу бусдад өгөхгүй юм шиг санаад байгаа байхгүй. Тэгэхээр би бодохдоо
өөртөө хэлж өгөх юм өгчөөд дараа нь өөртөө байгаа юмаа босож өгөх нь зөв гэж бодчихоо. Өөртөө юу ч өгөөгүй босоод юу өгөх юм бэ? Тэгэхээр хамгийн их өөртөө өгөх нь хамгийн зөв. Хүүхдүүдээ санаа анемик өмсөх ер нь нэг алаад хөвгөнд дотор хүүхдтэй нэг амтаач гоож. Тий, яг зөв. Хараа бид нар амьдрал дээр өөрсдийнхөө хүүхдүүдийг хайрлахдаа амттан зөвлөлт, хичээл намын хэрэгсэл, өмсөж зүүх, тоглоом юу гэдэл өчнөн зүйлээр л хангадаг л да. Аюулгүй тав тухтай амьдрах өсөн бож орчин шиг юм уу. Гэхдээ явж нөгөө сэтгэл зүйчдийн хэлдэг зүйл нь хүүхдтэйг аюул сайхан ярилцаарай, ойр байгаарай, цагийн хамт өнгөрөөгөөрэй гэж зөвлөгөө өгдөг тий. Таны одоо бүрдүүлж байгаа өгж байгаа эд хөрөнгө мөнгө төгрөгөөс илүүтэйгээр тэр үнэт цаг хугацаа дурсамж гэдэг хамгийн чухал байдаг юм шүү гэж хэлдэг. Тэгвэл өөрсдийнхөө дотор хүүхдийг хайрлахдаа мөн адил өнцгөр хандаж, цагийг гаргаж дуртай зүйлээ хүүхэд шиг хөөрч хийж, хоббирч тий. Тэгэж байх юм бол их гоё үн цэнтэй юм болов уу гэж надад санагдлаа сая. Өөрийгөө олно гэдэг нь өөрийгөө тодлохыг хэлдэг байна. Өөрийгөө одоо бүтээх хэлдэг байна. Хүмүүсийн өөрийгөө олно гэдэг ингээд тооны хэлдэг. Тэрийг би яг ойлгомжтойгоор бодохдоо өөрийгөө бүтээх юм байна. Ясны гэдэг бүтээх юм байна. Тийм болж чадах. За тэгээ хэдүүлгийн маань эхний хэсэг маань ерөнхийдөө өндөрлөгт өгч чинь тэгээд энэ линкээрээ дахиад ороод ирэх байхаа та хэд маань 2 дугаар хэсэг дээр хэрвээ энэ тасрах юм бол ороод ирээрэй. Саруул юугаа өргөжлүүлээд ярээр дуусгач. Одоо би өмнө нь ингээд бараг 2 багтсан гэж юм ярьдаг байхгүй юу? Одоо ингээд өөрийгөө одоо бүтээх хэлж байгаа болохоор айгуу тийм зоригтой байгаа. Тэгээд зориг байж өөрийгөө харж үзчихээд бүтээх юм бол одоо хамгийн гол зүйл нь одоо үнэн байх гэдэг. Ер нь үнэнтэй бодлоо байхгүй үнэнтэй үнэн байхад айхгүй байх нь чухал юм. Тэгээд миний одоо хамгийн ганц баялаг таан хүн чанарыг биелүүлсэн. Хаяагүй гэмээр зарим хүмүүс өөрийн мэдэх хүн чанараа хайсан байдаг мэдрэггүй юм шиг. Хүн шиг хүн байх нь айгүй чухал. Тэгдэж өөрийгөө яг хамгийн их одоо байхдаа нөгөө өөрийгөө олоход одоо хамгийн татлах хамгийн хүн чанартай байх. Тэгэлгүй яах вэ? Эцсийн дүндээ би хартаа үүнийг ингэж ойлгосон. Хүн байхын учир утга ер нь яг юу юм болоо гэд. Тэгэхээр хариулт нь маш энгийн. Зүгээр л хүн болох тухай, хүн байх тухай, хүн болон бий болох тухай л юм байна да гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэр нь яг саруулын яриад байгаа шиг хүн шиг хайрлах, хүн шиг хайрлуулах,
хүн шиг инэрх, хүн шиг туслах гэл бүхий л зүйл дээр өөрөөсөө үг хэл үйлдэлээр гарч байгаа бүхий л тэр хэм хэмжээ бүхий л зүйлүүд дээр хүн байх тухай юм байна да гэж надад санагдсан, орж ирсэн сүүлийн үед. Тэгэхээр хэдүүлээч юу н явж хүн болох аяллаа хийгээд байгаа юм шүү гэж. Заримдаа заримдаа энд ихтэй айгүй сонио үнцэг байгаа. Аль хэзээний хүн болж төрчихсөн. Тэгээ хүний хорвоод амьдрал явж байгаа. Тэгсэн мөртлөө эцсийн зорилго нь хүн шиг хүн болох тухай гэдэг энэ маш богинохон үгэн дээр өгүүлбэр дээр зангилагдаад ирэхлээр айгүй сонин үнцэг байгаа. Тэ. Хөөрхөн айгүй гоё байна. Таалагдчихин саруулаа, баярлалаа. Хичээгээд ингээ нэг юм өөрийнхөө комфорт зон тэ нэг юм байнгын барьсан, байнгын дарсан тэр нэг тухтай орчноос гараад шөлөөлөд өөрийгөө шинээр бүтээх гэж оролдож байгаа. Би болох гэж хичээж байгаа энэ мэдрэмж, энэ хичээл сэтгэлч айгүй гоё санагдчихэв надад. Энэ зоригч нь. Тэгэхээр баярлалаа. Нэг юм бодсон болохондоо баярлалаа. Таашаа ингээд бүх юм хоорондоо хавтаа. Энэ таач ингийн ойлгомжтой үгээр гарах энэ дээр юм шиг санагдаад байгаа. Хүүхдүүд ингийн үгээр тайлбарлаж ойлгох шиг. Тийм үү? Тэрийгэ буулгаж байгаа юу? Цаасан дээр тэмдэглэж байгаа юу? Тэгээ ер нь ингээд юу андараа яваад байгаа. Наа чи их гоё тохиодоо. Харин тэр ер нь шүлэг юм уу ямар нэгэн байдлаар бууж ирэх бах. Ирэх юм шиг байна. Наа чи их гоё тохио. Энэ дээд хэм хэмжээ. Даги юм орж ирж гин үү? Нөгөө түрүүний анзаар гэсэн юм нь юу болж байна? Яг дүрслэл харагдаад байна л да. Тэгээ яг очрыг нь бол яахгүй л байгаа. Аа. Би бас нөгөө нэг зүү дээр амар их юм бид. Юунаас зөв. Тэгэхээр нэг хүчлэхгүйгээр л анзаараад л байж гинөө тий? Зөв. За өмнөх гişүүд мань ороод ирэх шиг бодлоо. Тэгээ түрүүнийхээ яриаг халт үргэлжлүүлэхэд юун дээр явчихлаа. Юун дээр зогсчлоо хэдүүлээ. Тийм нөгөө шүлэг юу бууж ирж байгаа, бууж ирэх гээд байгаа гэд хин саруул маань хэлчихсэн. Тэр миний ойлгосноор их гоё дээд хэмжээсттэй холбогдож байгаа. Нөгөө талаасаа оюун санаа ухамсар маань тэлж байгаа нэг гоё тийм дохио юм бэлээ. Яг хүн болгонд тэгж шүлэг юу тэрлээд хүн болгонд тэгж судар юу бууж ирэх албагүй л дээ. Гэхдээ цаанаасаа л нэг тийм
шүлэглэг болчдөг юм байлээ. Миний хувьд л тийм болсон. Ялангуяа жоохон төлөв өндөртэй, шахам өндөртэй байгаа үедээ пост оруулах, эсвэл хүнтэй ярих, эсвэл дамжуулт юм хийхээр ерөөсөө л ингээл толгой холбол шүлэг шиг юм уу гараал идэг. Эхэндээ ч санаа зовоод би ч одоо яатсан юм болоо гэл. Өөрийгөө шоолол өвчтэй юм би болор цомд орох гэж байгаа бахтаа гэл өөрийгөө цаашлуулад идчихсэн чинь тэр чи өндөр язгуур сүнс за тэгээ ерөнхий утгаараа бол дээд эрчим энерги л юм бэлээ л дээ. Тэгэхээр ерөөсө буруутгахын эцс байхгүй, харин ч талархах, харин ч болж өгвөл дор дор нь буулгаж авах учиртай юм бэлээ шүү. Тэмдэглэж авах учиртай юм бэлээ шүү манайхаа. Тэгээд дараагийн 2 дугаар ээлжинд хэрвээ үнэхээр хүсэлчин төрөөд аяанда шахтгийн бэлээ дотроос тэгээд олон нийтийн сүлжээ юун дээр хүссэн үсээгөө постлдог, тавьдаг. Гой би тэгээд эхлээд өсрөн олохгүй гэж шүлэг шиг юм буугаал нөгөөдгийг ингээд би бичих юм юу тал дээр айгүй муу ихгүй авьяас муутай. Тэг ингээд баахан бичээл буулгаал биччихэл эргээд уншихаар нөгөөдгийг ойлгохгүй. Бөө үг үсгийн алдаа. Тэгээд хоёр ахиж нэг юм өөрөө засчиж олон нийтийн сүлжээнд постлдог байсан. Тэгээд сүүлдээ болохоор ямар ч тийх шаардлагагүй юм бэлээ л дээ. Би зургийн нэг юуны цээж бичгийн тэмцээнд ороогүй. 2 дугаар гэх юм бол миний зөв буруу хинт ч хамаагүй. Тэр цаанаас дамжуулагдж байгаа ирж байгаа зүйлийг би зүгээр л тэр мөчт нь гаргах нь л хамгийн чухал үүрэг юм байна гэж ойлгоод. Тэгээд гаргадаг болсон. Сүүлдээ миний хувьд бол бүр сүүлийн одоо эдэн сарын үед болохоор англи хэл рүү орчуулад гадаад групп руу ч гэсэн хамаа намаагүй зүгээр л тавьж байгаа. Цаад зорилго нь тэд нэг ойлгохгүйтэй гол нь биш. Зүгээр л тэр нэг эрчмийг би хуваалцах хэрэгтэй нэг юм шахаа байгаад байгаа болохоор яалтчихвол тэгэл янз бүрийн групп юунууд л өгч байгаа доо. Хөгжилтэй тэгээд ирээд байгаа. Өмнө өөрөө хоолоомос амар бичдэг байсан байхгүй юу? Өөрөө хоолоомос хайгуу биш. Тэгээд одоо хоолоомос хийчихгүй одоо бүр хоолоогоор ярих гэж боддог. Айгуу гоё хантай санагдчихээн саруулаа. Ингээ ярилцахад холбогдоход яг миний ингээ яваад ирсэн замаар яг араас яг л алхаад байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Яг миний нэг юм заримдаа унсан нөхрөөч гэдэг юм уу, заримдаа бүдэрсэн шавар дээр ч юм адилхан бүдрээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрж байна л та. Тэгэхээр гоё л надад л. Яг хүн болгон адилхан туулал замаар явах албагүй л дээ. Хүн болгон сүнс болгоны өөрсдийн зорилго гэж би зам мөр үеийн өр даарма гэж би. Гэхдээ ерөнхий нийтлэг утгаараа яг л нэг юм төстэй зүйлүүд болоод байгаа байхгүй юу? Болоод ах шиг байгаа байхгүй юу бидний хувьд? Сэрэлт гэдэг нь энэ юм байна. Ингээ баг багаар өөрсдийгөө таньж мэдээд анзаараад байгаа юм байна. Нөгөө дотор хүүхд өөрсдийгөө дотор байдаг олон бийсгэл эрчим энерги биеүүдийг баг багаар
ойлгоод нэгдээд байгаа юм байна. Түүнийхээ дараачаар түүнийхээ зэрэгцээ бидний өөрт байгаа тэр мэдээлэл ухамсар маань бага зэрэг тодроод сэргээд байгаа юм байна. Тилээд байгаа юм байна. За тэгээд энэ бүхний ар дээр амьдралыг харах өнцөг, өөрийгөө харах ойлголт, энэ бүх зүйлүүд маань л давхар тилээд байгаа юм байна гэдэг зүйлүүд хүн болгон дээр л адилхан явагдаад байгаа юм байна да гэд би анзаарч ирсэн. Шашин шүтлэг Монгол гадаад эрэгтэй эмэгтэй хөгшин залуу үл хамааран холбогддог эрчим минээр дээд хэм хэмжээст нь их багаас үл хамааран яг л төстэй зүйлүүд ерөнхийдөө өрнөд байт юм байна да гэж. Нэрээ сүүлийн 2 хоногт Moonlight гээд нэг YouTube сууг байгаа. Та зарим мэдэх бах. Бүтэн Монгол нэр нь юу вэ? Мон гэрэл илүү нэг тийм утгатай сууг байгаа. YouTube пэйж байгаа. Тэрнийг хөтлөн явуулдаг эмэгтэй айгүй айтайхан сурсан, мэдсэн, судалсан тэр зүйлүүдээ энэ даалт ертөнцтэй холбоотой зүйлүүдийг цэгцтэйгээр өөрийнхөө өнгө аясаар тайлдаг тийм гоё YouTube сууг байлээ. Тэгээд сүүлийн үед тэрний ганц 2 бичлэгүүдийг үзсэн юм байна. Өчигдөр машиндаа яваа сонсож байхдаа орж ирсэн нэг зүйл нь айгүй тод орж ирж байна. Хэдүүлээ энийг нэг гаргаад. Одоо ингээд тухайн хувь хүн улаач гэхээр та заавалч бөө мө гэж бити ойлгоорой. Угаасаа л бид нэр хүн болгоно л тодорхой хэмжээгээр холбогдчихл байгаа. Дээд эрчимийн нэрхтэй. Өөрсдөө мэддэг ч вэ, мэдэрдгүй ч вэ бүгд л холбогдчихл байгаа. Тэгэхээр тэр холбогдож байгаа эрчимийн нэрийг баг, дунд, дээд гэд хуваагаад ах шиг байгаа юм л та. Тэр эмхтэйг нь тайлбарлаж байгаагаар. Баг тэнгэр, дунд тэнгэр, их багц тэнгэрч гэлүүдээ нэг ийм 3 хэсэгт хуваагаад. Тэгээд энэ дээр нэг ийм сонирхолтой тайлал явагдчихлаа. Баг тэнгэр буюу одоо доор суудалтай тэр өвгөд мөгөд доод одоо суудалтай онгод тэнгэрүүдтэй холбогддог хүмүүс улаачийн хувьд одоо хийдэг үйл юу нэхээрээ одоо бидний мэддэг гал энэ юуны засал за тэгэл өшөөч юу байдаг вүлээ бидний мэддэг энэ засал юунууд байдаг. Тэгээд үүнийг хийхдээ асар их тэр одоо материал юм хум ингээ шаарддаг юм л дээ. Тийм юу хэрэгтэй, тийм юм цуглуулаа тэгээд ингээд. Тэгээд тэр нь буруу биш. Тэр тухайн хэм хэмжээстийнхээ хувьд тэдгээр бэлэгдэлтэй зүйлүүдийг бүрдүүлж хийж тухайн зан үйлээ хийх нь маш том тэр үр дүнд нөлөөлдөг юм байна л да. Үр дүн бий болгодог. Тэгвэл холбогдож байгаа тэр хэм хэмжээст нь дээшээгээ ахих тусмаа, дээд давтамж руугаа явах тусмаа тэдгээр зүйлүүд нь нэг шаардлагагүй болдог гинэ. Бараг л ингээл зүгээр байж байгаа л холбогддог, зүгээр байж байгаа л шууд авдаг, дамжуулалтаа авдаг, таньдаг. Тэгээд айхтар элдв нөгөө хадаг яндар юунаас ахуулаад их айхтар олон зүйлүүд хэрэг байхгүйгээр л хийчдэг гэд. Нэг тийм сонирхолтой юм гарч ирсэн. Хоёрдугаар зүйл нь болохоор одоо энэ сэрэлт явагдаад байгаа бидний ихэнх нь ямар нэгэн юм шахаатай байгаад идэл та цаанаасаа шахаа гэхээр заавал юу байх албагүй. Одоо онгод тэнгэр бөө байх албагүй.
өөр одоо хомсор дээд биеийн ч юм өөр янз бүрийн энергийн давтамжийн шахаа байгаад идэг. Тэрийг мэдэхгүй өөрийгөө ч танихгүй юмтан чинь бүр ингээ болохоо байтлаа бачуураад яваад байгаад идэг. Тэгвэл тэрийг ингээд нөгөө олохгүй таньж мэдэх гээд үздэг хардаг янз бүрийн ингээ хүмүүст ханддаг гинэлтэй ханддаг л та. Тэгэхээр нөгөө хүмүүс нь танихгүй байгаад идэг. Нөгөө бууж ирсэн хөөрхий буурал өвөө онгод юу мэдхгүй байгаад идэг юм л дээ. Өөрсдийнхөө эсвэл хийдэг засал юугаа хийчихэл за болсон за ингээрээ тэгэрэл гээд идэг. Гэтэл энэнд нь буруу байхгүй юм гинэ хөөрхий. Ямар учиртай юм гэхээр одоо тэр тэнгэрийг нэг юм баг дунд дээд гээд нэг 3 хэсэгт хуваацсан байгаа гэж хэлсэн. Тэгвэл одоо тэр баг доор суудалтай тэр давтамжийн юу онгод тэнгэрүүд дээр суудалтай юугаа дээд тэнгэрийг дээд давтамжигаа таньж мэдэх нь айгүй тийм хэцүү байдаг гэд өчигдрийн тэр YouTube дээр ярьж ирсэн. Тэгээ надаа энэ нь бас айгүй гоё үнний ортой санагдсан. Тэгэхээр энэгээр юу гэж хэлэх гээд юм гэхлээр өөрөө тэр дээд давтамжтай холбогдож байгаа нөхөр өөрөө өөрийгөө маш сайн мэдж идэг, таньж идэг. Заавал хин нэгэн дээр одоо очиод юу өөрийгөө асуугаад би ингэх ёстой юу, тэгэх ёстой юу гэл юу үг үйлдэлүүдэд заалгуулад байх шаардлагагүйгээр өөрийгөө л цэгнээл аваа явж идэг гэж гарч ирж байсан. Тэгэхээр энийг би тайлбартаа за тэгвэл далдын ертөнц дээр ч гэсэндээ тэр бууж ирж байгаа тэр холбогддог хэм хэмжээст нь заавал бүх зүйлийг таньдаг, бүх зүйлийг мэддэг байх албагүй юм байна да. Яг л өөр өөрсдийнхөө нэг юм хэм хэмжээндээ байдгийм байна да. Бидний энэ амьдардаг нийгмийн давхарга гэдэг шиг далдын ертөнц дээр ч гэсэндээ тэр хэм хэмжээ гэдэг зүйл бас их айхтар нөлөөлж байдгийм байна да. Тэгвэл өөрөө өөрийгөө одоо таньж мэдэж үнэхээр л гарцаагүй одоо нөхөн дунчсан гарцаагүй байдал гацчихсан гэдгийг мэдэрч байгаа хүн хувь хүн сэрж яваа хүн та өөрөө үнэхээр итгэл үнэмшлийг чинь татж байгаа тэр нэг хүнтэй холбогдож байж ижил сая танд гарц гаргалгааг нь одоо таниулж мэдүүлэх боломжтой юм байна тэр хэм хэмжээст нь тэрнээс биш үздэг хардаг хүн болгон таны яах ёстой, ийх ёстой тэдгээр хэмжээс тэгж ингэж холбогдлоо. Та ийм хүн юм байна, инглээ тэглээ. Мөн чанар чинь ийм юм байна. Эний тэрэ хомсрын чинь хөгжил ингэж байгаа юм байна шүү гэдгийг тайлах боломжгүй юм байна да гэд. Ухаж авч ийлаа. Энэ талаар манайхан өөрийнхөө үзэл бодлоо хуваалцаарай. Миний бодит амьдрал дээр ч гэсэн тулгарсан том кейс байдаг. Би нөгөө 10-аад жил уналтанд ороод явж байхдаа нилээдгүй хүмүүстээр очиж уулзж ирсэн. Түүний нэг нь болохоор их мундаг алдартай одоо нэрийг хэлээд яах вэ? Бөө гэд нэг залуу байсан. Мундаг тэмцээн оролдоонд ороод төрүүлсэн гэд. Тэгээ аргаа бараад автагаа яваад очиод уулзсан. Очролж жагаад уулзсан. Их айхтар олны хөлд харагдсан. Очртой хүн байт юм бил. Ороод уулзсан. Үнэхээр хангалтгүй дормж аягтай надтай ингээд харьцсан байхгүй хөрхий. Тэгээд миний мэдэрснээр хашрын нэг том алдаа нь зүгээр л тэр нөгөө юугаа буулгаагүй өвөө буурлаа онгодоо буулгаагүй. Миний мэдэрснээр том алдаа нь би йог бяцлаглаар хичээлдэг гэдгсэн чинь өөрийнхөө амьдралдаа таарсан йог бяцлаглаар хичээлдэг гэж одоо цоллуулсан тэр нэг хүмүүсийнхаа жишээтэйг адил утгаар намайг шууд хүлээгээд авсан байхгүй юу? Шууд хүлээж авангуудаа хинхэн болохоо байцсан байдгийн, хинхэн ингэсэн байдгийн, хинхэн Монголоо алдсан, хинхэн одоо өгдөөцсөн яатсан, хинхэн төөрцсөн байдгийн. Тэгэхээр ахын чам нэг л зүйлийг хэлье. На балаа ямаа бол амьдралаа бод авгаав гэж хэлжсэн байхгүй юу? Манай аав яг дэргэд байжсэн. Тэгээд тохоо үед яг надад жоохон онцгой тусхан чи яг би аавыгаа хараад аяг хөөрөвдөжсэн. Тэгээд гарч яваад аавтойр машин суугаад ингээд явж байхад тухайн үед миний дотор ингээд бачуураад нэг юм жоохон
уур хүрээд одоо тухайн үед бол мэдхгүй одоогор бол миний одоо энэ холбогдоод хомсор дээд би юм шиг байна. Надад хэлсэн зүйл нь чи ийм юмн дээр намайг очиж үзүүлээд байхдаа яах вэ? Ийм хин юмн дээрээс очиж намайг асуугаад байхдаа яах вэ гэж хэлж байгаа юм шиг нэг тийм бачимдсан гэсэн нэг ийм мэдрэмж яваад тэгээд би гэртээ ирчээд гадаа бүр ингээ бахартлаа эдэн минут хэдэн цаг тойрч гүүж хийж нэг юм тайвширч ирсэн. Тэгэхээр сүүлд нь энэ гаргалгаагаа олж ирсэн. Тэгэхээр тайдад маань бас ийм төстэй зүйл байна уу? Энэ талаар ерөнхийдөө багцлаа богино үгээр хэлэх юм бол хэмжээндээ л байдаг. Хэмжээстэй л таньдаг гэсэн л дүгнэлт юм байна. За сайн байцгаана уу? Намайг оюун чим гэж. Тэгээд цагаасаа нэлээ оройтод орчлоо. Түрүүнд нь болохоор бас орсон ч гэсэн ингээд нэг орж гараад бас нэг утас ерөөсө болохгүй байж байгаа. Тэгээд түрүүчийн 7 хоногт нэг юм ярьж чадаагүй. Тэгээд би бас нэлээ хит хитэн хүн дээр ингээд байнга очдог л доо. Ингээд голцол андаа бяцлахал залбирал мөргөл хийх дуртай. Яагаад ч юм тэгээ бас тэгжсэн намаа бас нэг тэгжсэн нэг багш маань чи одоо юу өөрийгөө чи өөрөө л тань өөрөө л олно гэдэг байхгүй. Тэгэл би ч одоо тэгэл нэлээд олон багш нар дээр бас очиж ирсэн л та. Тэгэл за гэл. Тэгэл ер нь яваад иддэг та. Нэг юм хэлэгдэхгээл юм да. Хинэ. Нэг юм дотроос чинь хэлэгдэхгээл юм да. Уудлагдах гал энэ гаргаад ирэж. Юу юм ба одоо тэгээд яг уудлна гэж яах юм бол тэгээд нэлийн юм байгаа л ах та. Тэгээд бас энэ нэг сэрэлтийн үйл явц явж байхад тэгээд манай гэрийнхэн бас сайн ойлгохгүй аав эдгээр чинь тэгээд бас ингэ хүний ёсоор амьдраад өгч гэдэг юм. Тэгээд би ч уулна хүний ёсоор амьдрах гал явж идэл чинь тэгээд би чи ядаж нэг хүний ёсоор амьдраад өгч идэх. Тэгээд би харин нөгөө өөрөө чи энэ нөгөө нэг юунуудыг подкастуудыг үзээд би бүр айгүй хийнэдэг байхгүй юу. Тэгээд нөгөө нэг ингээд өөр багш магштай чи ярихаар чинь тэгээд нөгөөдөл чи ингээд өөдөөс заагаал мөрөгөөл тэгээд ингэдэг гэл ингээд бахан заачдаг байхгүй. Тэгээд нөгөө заасан юмныхан дагуул ингээд одоо тэгээд мөрхөөр бүргүүл залбирахаар бол залбирлаа. Залбирал тэгээд нөгөө йог хийхээр бол йог хийгээл. Тэгэл нөгөө хүмүүс чинь нэг сүйдтэй юм хэлэхгүй тэгэл нэг сайхан бяцлал хийж байгаа л ирдэг. Тэгэл эртээ ирээс ингээд юм хомаа яхаар чинь ямаа хийх гэл ингээд чинь тэгээд бас ингээд жоохон нууж хийдэг байхгүй ингээд бяцлал жоохон орж гарсныхан дараа ч сүүлийн үед бүр ингээд цайцсан та ингээд цайц юм шиг сууж идэг байхгүй. Ээж намайг одоо энэ одоо сууж л байх гэж юм байхгүй ээж. Тэгээд одоо тэгээд яах вэ? Одоо эхлээд чи ингээд жоохон ингээд нууж муугаад орж гарсныхан дараа ч юм уу эсвэл ингээд нөгөө бяцлагынхаа төв дээр очиж суух айгуу дуртай. Тэгэл түүл рүү ингээд гэртээ ингээд суугаад амар байгаа байхгүй. Тэгээд яг юу хомаа хийхтэй. Тэгээд ингээд суугаад амар санагдаад тэгээд ингээд аав ээжийнхээ ингээд нүдийг хариулж байгаа суудаг айгуу сонио. Тэгсэн чинь намайг хүчнийг үний ёсоор амьдрэх гэж байгаа байхгүй. Тэгэхээр хатны үний ёсоор амьдрах хичээгээд байгаа. Тэгээд
тэгэл Инээд үрээд. подкастыг үзээд би бас айгүй инээд хүрээ. За ерөөхдөө нэг ийм юм нөгөө олдгорын жинтүүдэд хатаархсан гэл гарч ирсэн. Надад ч ихсэн бараг тийм сонин явлаад айгүй тохиолдсон. Тэгээ би айгүй инээж ирсэн. Тэгээд нэг хэсэг чинь би чинь тэгээд юм хомьяар гэхэр чинь за одоо тэгээд айгүй бол тэгээд одоо нэг л биш. Тэгээ манай бас ингэж хэлсэн байхгүй. Манай нэг дүү орж ирсэн чинь за энэ оюунаас чи хажуудаа судар модор тавьж уншаад өглөө болоод гинт дуулч юм болоод энэ айгүй хэцүү байдалд орж ийнэ гэдэг манай дүүд хэлсэн байгаа байхгүй. Айгүй надаа юу ч хэлэхгүй мөртлөө тэгсэн чинь манай дүү надаа нууцаар хэлж байгаа байхгүй. Та битээ аавч хоёрын сэтгэлийг зовоод байгаа ч гэсэн байхгүй. Тэгэхээр би уул нь зовоог байхгүй. Уул нь зовох юм юу ч хийгээгүй. Тэгсэн чинь яасан би яаж зовоосон гэсэн чинь та яах гэж шүн ингээд хажуудаа ном тавиад ингээд гид босоод уншиж шүн лама асаагаа суучдээ. Тэгээд боолч муулаад ингээд энэ өглөө босонгууд яслахсан стол хийгээд ингээд дуулж муулаад ингээд хажуудаа ном тавьж унтаад шүн лама асаагаад ингээд ингээд болооч одоо аавч хоёрын даралтны гэсэн шүү дээ болооч гэдэг байна. Тэгэхээр би бас дотроо бодоод за бас надад хэлэхгүй ч гэсэн ингээл цаагаараа сэтгэл нэг зовоод идэв ингээд бүр болгоомжтой болцсон ингээд бүр чимээгүй болгоомжтой одоо ингээл нөгөөдүүлийнхаа өрөөний хаалгыг хааж маажаад одоо ламагаа хасцаад ч юм уу яадаг ч ингээд бүр болгоомжтой болоод идэв чинь сүүлийн үед ч бүр ингээд цайцсан ингээд тоохгүй хин ч юуч хэлсэн ингээд тоохгүй өөрөө. Тэгээд подкастуудыг үзээд за ийм зүйл байгаад тийм байна да. Сайхан юм бил гэж бодогдох юм биш үү? Яг ч юм тэгээд тэгэл сайхан юм даа л гэж бодох юм билээ. За тэгэл ингээл явд юм байна да гэж. Яасан сайхан юм бэ? Баярлалаа. Оюун чимэг гэсэн үү нэр нь? Баярлалаа оюун чимгээ сайхан юм. Миний учир зүггүй энийгээд байгаа нь учиртай л та. Цаанаасаа нэг тийм баярлсан мэдрэмж, тийм зүйл одоо дамжуулагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яагаад баярлаад, яагаад таатай тэр одоо дээд юм хэмжээстэй яагаад таатай байгаад юм гэхээр өөрөө та аюу гой зөв хөгжлөөрөө зөв суралцахыгаар сэрхвийгээр явж байгаа болохоор айгүй нэг юм багталтайгаар хүлээж аваад байна л та. Баярлалаа, яасан сайхан. Тэгээд өөрөөс тань мэдрэгдэж байгаа энерги их гоё гигэн ализэний л нөгөө өөрийгөө цэвэрлсэн, хоосолсон, чөлөөлсөн, ангаасан гэмээр их гоё зөөлхөн хөнгөн мэдрэмж төрж байна. Тэ яасан сайхан. Тэгээ ер нь яваанда цайн дөө, цайсан шиг цайн дөө. Би сая 2 хоногийн өмнө байна уу та. Бүр цайсан баларсан. Уг нь манай аавч хоёр мэдэн би аавч хоёрын аль-альнийхэл дамжуултыг хийж исэн. Аавын дамжуултыг тэр нөгөө 100 мойл жимс түүж яхад орж ирэхээр дамжуултыг хийж исэн. Ээж дээр бүр 2-3 ч дамжуулт явсан. 20 гаруй жилийн өмнө бурхан болсон тэр нэг найзынхан дамжуулт орж ирээ. Тэрийг нь анхудаа дамжуулаа. Тэрнээс хойш яг ингээд нөгөө хумсар дээд би бас өндөр төлөвөөр бууж ирж нэг 2-3 загинж исэн. Тэгээд тэрийг уг нь мэдэрдэг. Тэгээ манай найзтай ээж хоёр энэ намайг их л асуудгийн нэг буруу шашнаар явцсан байх вэ? Толгой дээрхээ угаалгацсан байх вэ? Бясалгал гээл хэдэн жил яваад ирсэн. Одоо бүр болохоо байж байгаа шиг байна гэдэл манай найзтай их л юм ярьж өдрийн талал ярилцаж уг нь ингээл намайг мэддэг байхгүй юу? Мэдэрдэг. Энэ нэг нөхөр ингээд яваад энэ сүүлдээ нэг ингээд юм хомны дамжуулдаг болчлоо ингэчлээ гэдэл нэг юм мэдээд байгаа. Тэгээд явж байгаа сая 2 хоногийн өмнө би уг нь гэрлүүгээ зүгээр л орох шиг болсон. Тэгээд
байхгүй. Орсон чинь нэг мэдсэн чинь л тэр цагаан арх байсан баха. Тэрнээс мөнгө яганд хийж байгаа. Нэг татаал би уг нэг арх мэрх гот. Тэгээд ээжийн дундуур байсан улаавайнаас 2 3 татаал. Тэгэл нөгөө онгод бөө мөд толботой дууга юун дээр зурагтан дээр эцэст нь тултлан чангалчж байгаа л ингээл яалтчих ингээд нэг юм шахаа байгаад байгаа байхгүй юу? Өөрийн мэдлэг орж ирчээд. Тэгээд аав гараа явчих шиг мэдрэмж төрөөд би нэг ганцаараа байгаа л гэж би өөрийгөө ойлгоод бүр ингээ бие сул тавиал орлоод ингээд үсрээд бүр ингээд айгүй өндөр шахаадсан болохоор ингээл исэн чи төд бодлого аав гүүгэл ороод ирдгийг том өрөөлөө. Байдгаараа санаа зовсон. Бараг сүнснэ гараа авчихсан гэмээр хөтлөө айлцсан байгаад. Орж ирэл яасан минийхөө яач аав нь яах вэ? Тэгээд би өөрөө бас нөгөө юутай байсан. Төлөв ороод ирсэн байсан болохоор аавтай ярьж чаддгүй. Инээгээд ядчаад инээгээ суугаад идэг. Тэгээ ингээ гар биеийн байрлал амьсгал шал ондоо болцсон. Инээгээ суугаад идэг. Тэгээ манай бүр үхтлээсэн бохоо тэр нэг хэдэн минут явагдсан. Тэгээд би хэсэг яаж байгаад арай төлөвний гайг болох шиг болохоор дундуур нь аавд хэлж байгаа. Аав хүн хайртай шүү. Уучлаарай хүүгээ. Ийм юм. Байгаад байгаа ба би уг нь танд хэлээл исэн аа би танд яриа л исэн та ойлгохгүй л байсан гэл. Тэгээ тэгж байгаад ээжтэй л ярмаар санагдаад аав ээжийг ажиллаас нь дуудаарай гэд би өөрөө бас бүр ингээ шахуулаад. Тэгээд аав маань бүр сандраад ээжийг дуудаа. Тэгээд нэг юм ээж орж ирээд нэг цаг гарan уйлаа майлаа бөө юм болж иш нэг хайтаахан юм тайлагтаад онгоогоод явсан. Тэгээд явандаа бүр цайрна. Яг хоо та бол заавал над шиг болох албагүй л дээ байх албагүй. Гэхдээ миний хэлэх гээд байгаа санаа нь хүссэн хүсээгүй энэ зүйл бол үнэн болохоор дотор маань ингээд өрнөд байгаа үнэн процесс, үнэн зүйл болохоор өстой даравч талдаа нь боловч бултаа гэдэг шиг гараад л ирнэ, танигдана тий. Тэгээд би бас яг өөртөө чи адилхан бясалгахаараа санаа зовдөг байсан аавч хоёрын дэр одоо бас хэдэн жилийн өмнө. Нүдэнаа суучгаараа нэг худлаа үнэн аав ээжийнхээ энергийг одоогоос хэдэн жилийн өмнө хайлтмалт мэдэрхээрээ ингээл докторгуутаал аавч хоёртой уурлал намайг тайван байлгачихгүй зүгээр байлгачихгүй гэдээ уурж муурлаач гэдэг юм байсан. Одоо болохоор сая бас сарын өмнө нөгөө хамрын идрүү би тэднийг гэр бүлээрээ аялаад ирсэн. Онцод ирсэн. Тэгэхэд зүгээр л хажууд нь машин дотор бясалгаал яваад байгаа юм чи. Тэгээд нөгөө хэд ба надтай ярьж байгаа л намайг дугаа очиод гайхашныг хараад энэ нөгөө юм руу орчихчихлээ. Хоорондоо юм яриад. Тийм тэгээд сүүлдээ аюу гой хүндэлдэг ойлгодог л болчдох юм болоо да гэж санагдсан ар гэр маань. Ойлгодог гэдэг шүү дээ. Манай нөхөр бүр намайг нөгөө бяцлал энтер хийгээл ийм надад нөгөө сүнслэг бичлэг үзээрэй гэсэн чи намайг ямар шүлжээнд орчих гэсэн шин. Хөөхөн штэ. Нэрээ тэгсэн юм ээ. Тэгээ 2 хоногийн өмнө би нөгөө нэг тэр нэрвэл арх марх уугаад нилээ өндөр шахуулаад тэгсний дараа ээжтэй нэг хүүхдийн өрөөлөг орж жагаад цаг гарan суухгүй юу. Тэр хоорондоор аав маань хаалгасаа бол гарах шиг болсон юм. Тэгсэн чи ээжтэйгээ сайхан гол дотор онгоод дамжуул бүх юм нь яваал дуусны дараа сайхан хоол идэл сууж исэн чи аав гаднаас орж ирлээ. Гэрийнхээ хувцастай тавчтай гараа явцсан, дотор өмтөө гараа явцсан. Ууччээ. Манай аав нэг уудгүй өгнө. Тэгсэн чинь хүүдээ санаа зовсондоо таньдаг хажуудлынхаа найз руугаа ороод уучч. Тэгээ орж ирээд хөөхий согтцсон байдлаараа надад хэлж байгаа юм. Миний хөө тэр нэг юм сонин өвөө мөвөд толботой дуу муу сонсгоо болоо чи. Тэрнээсээ болоод чи ингэ сонин болчиход байгаа юм шүү. Одоо миний хөө юу мууга ном бясалгалаа жоохон багсгуул яа тийм би. Жирийн хүн шиг амьдарч болдгоо мүү. Авгаа хөхөд аваач гэд.
хэлжсэн санаанд орчлоо. Би бас нэг яасан байхгүй юу? Гэт нэг гадаад багшийнхаа нэг югаар нэг йогийн юу зэ олон улсын йогчдын өдрөөр нөгөө ингээд хамт ингээд тайзан дээр ингээд нэг бэлтгэл хийжсэн зураг гэрийнхэн лугаа ингээд нөгөө дарцсан байхгүй юу? Тэгээд нэг гэрийнхэн лугаа явуулсан чи манай ихс таваг ингэсэн. Энэ аяна яаж ингэж зүгээр ингээд юу ч бодлого сууж амьдэрч чаддаг юм гэж. Тэгээд тэгж хийсэн чинь хааш би ерөөсө зураг мөргөө явуулахаа байлцсан. Тэгсэн чи одоо тэгсэн чинь тэр үе чинь 21 оны үе ихгүй юу? 22 оны хэвчээ. Тэгэл би юмд явж байгаа гэл ингээл амьдал ингээл нэлээд олон хүмүүстэй цуг ингээд бэлтгэл хийж байгаа зураг явуулсан чи яаж ингэж зүгээр юу ч болоогүй биш ингээд сайхан сууж чаддаг байна гэнэ. Тэгсэн чи одоо олсон чи намайг ингэж байгаа байхгүй. Чи бэлтгэл сайн хийж гинэ үү? Бэлтгэл сайн хийж гинэ гэдэг байгаа байхгүй. Одоо тэгсэн чи хэдэн жилийн дараа. 4 жилийн дараа. Тэгээд за одоо л ойлгож байгаа юм байна да гэж. Аюунаас мэдрэмж юм ямар ч юм байгаа. Мэдрэмж үү? Мэдрэмж тэгэл мэдрэмж ерөнхийдөө бол байгаа л гэдэг шүү. Одоо ямар нэг юм мэдрэмж тэгэл ерөнхийдөө мэдрэмж шиг орж ирдэг. Тэгээд байгальд байх дуртай, нар их хардаг, үйл их хардаг, мод навч үйл гэл. Ахта нохоо гэдэг юм харахгүй юм байхгүй тэгээд бахан тий бахан гэл. Уйлмаар ах юм бол шууд уйлчин. Инээмэр ах юм бол шууд инээ чин. Тэр нь бас жоохон бас юу юм шиг лээ. Ихлээд нэг жоохон тийм хэцүү юм шиг тий. Ажид талын хүмүүс юу бодох бод яах болох гэдэл ингээд бас ингээд жоохон нууж муугаад идэгсэн. Тэгээд сүүлрүүгээ тэгээл ингээд яа тэгээд гэл ингээд инээмэр байх юм бол тэгээд хаач хийсэн шууд инээчдэг байхгүй. Уйлмаар байх юм бол тэгээд шууд нүднээсээ орсох чинь. Тийм зүйл харагддаг юм байна гэж хэлсэн. Ийм харагддаг шүү наач. Тэгээд үгүй зүгээр л яхав дээр тагтаа хооллох ч юм уу тий. Тагтаа хооллол ингээд нэг модны ингээд нэг найгас ширчинж мөржигж байгаа нь ингээд нэг тийм нэг сонир мэдрэмж төрөөд идэв шүү дээ. Ингээл гомитгүй ингээд би чи ингээд мод хараад бүр ингээд заримдаа ингээд модны чи ингээд нөө юу болгоноор ингээд хараа суугаад идэв шүү дээ. Үүл чинь бас ингээд айгу сонир бил ингээд хараад тавхар чи ингээд янз олж хувирал. Үйл бас их сонь шүү дээ. Үйл модны навч идэр чи бүр айгу сонь. Тэгэл яг тийм нэг тодорч ирсэн дүрс мөс харахгүй л дээ зүгээр л ингээл яагаад гэдэг шин. Зүгээр л ингээл тэр нэг хувирлуудыг хараал байх гэдэг шин. Тэр гоё байна. Оюун чимгийгээ бүр ингээд уудлаад л баймаар мэдрэмж. Ягаад тэгэхээр ализны нэг юм гоё цэгцэрч гисэн. Таньчихсан гэмээр их гоё байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр дотор ч нь байгаа энэ гоё эрдэнсийн сангийн чинь уудлуулмаар санагдаад байна. Хүмүүсийг дайлмаар, хүмүүст өшөө илүү хүртээмээр санагдаад байна. Ер нь оюун чимэг маань ингэж бодож байгаа юу одоо нэг аливаа юмны цаг нь ирсэн гэдэг шиг төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд одоо өөрийгөө таних гэж олох гэж нэлээдгүй бидрээ байлгүй, нэлээдгүй зам туулаа байлгүй. Тэгвэл тодорхой хэмжээний туршлагыг хоригдлууллаа, тодорхой хэмжээний одоо замыг тууллаа. Энэ зүйлийг энэ хугацаанд олсон мэдлэгийг хүмүүст өгье, хуваалцъя гэдэг талаар юм бодож байгаа юу?
чинь нөгөө нэг хүүхдүүдтэй ажилладаг ахгүй. За. Тэгээд хүүхдүүдтэй тэгээд яаж одоо ингээд нөгөө эдгээр ойлгомжтойгоор яаж ойлгох вэ гэдэг өөрийнхөө мэдрэмжийг гэрийнхэн хэлээд ойлгох байгаа шүү дээ. Нөгөө том хүмүүс хэлээд ойлгох байгаа шүү дээ. Тэгсэн чинь жоохон хүүхдэд нөгөө ойлгуулах гэдэг ингээд тархиа ингээд гашгаж байгаа хөө. Тэгээд гэрийнхэндээ ингээд нөгөө том хүмүүс хэлэхээр нөгөө хэд ч угаасаа ойлгохгүй гэдгийг мэдээд байгаа байхгүй. Тэгээд эдгээр ч одоо яаж хэлдэг вэ гэхгүйгээр нөгөө хүүхдүүдтэй болохоор ингээд эдгээр ч одоо яаж ойлгох вэ, яаж хэлэх вэ. Тэгэл ингээд бодож байгаа нөгөө хүүхдүүдтэй хэлэхээр нэг хөөрхөө ойлгоод хараа бүр баярлал. Ямар ч гэсэн тэгээд хүүхдүүдтэй хуваалцаад яваалаа л та. Нууц биш бол яг юуны багш гэсэн үг үү? Одоо юуны багш вэ? Нууц биш бол хэлээч. Би болохоор нөгөө урд нь нөгөө нэг хүүхдийн хөтөлбөрийн багш гэж байсан. Нөгөө юунд их хөлбөний төвд багшдаг гэсэн. Тэнд нэг алаас нэг 100 орчим хүүхдүүд. Тэгэхээр одоо бол нэг хуваараа нэг цөөхөө идэв хүүхдүүд ингээл зураг зураад амьсгал дээр анхаараа. Тэгээд нэг асгал хөдөлгөөн хийлгээл тэгэл одоо нэг юу зам чанарын хичээлүүд идэг шүү дээ. Зам чанарын 16 эрдэм гээд амьдрал гэрхэмжих 16 эрдэм гээд тэр хичээлүүдийг цаагаалч. За хэдүүлгийн энэ 7 хоногийн холбогдож байгаа Zoom ярилцлагын 3 дахь хэсэг, хамгийн сүүлийн хэсэг нь эхэлж байна. Тэгээд энэ ингээд 3 хэсэг болоо хуваачаар бас нэг талаас аягүй амар юм шиг байна. Яг нэг юундаа баригдаад нэг хэмнэлээр яваад байхгүй. Холбоосон салаад буцаад хэдүүлээ энэ линкээр ингээд ороод ирэхээр яг нэг юм дараагийн шин сэдвүүд нь хөндөгдөд байх шиг надад санагдсан. Тэгэхээр энэ 3 дугаар хэсэг дээрээ бүгдээрээ арай илүү одоо энэ сүүлийн 3 дугаар хэсэг дээрээ бүгдээрээ арай илүү нухацтай байдлаар дор нь өөр өөрсдийнхөө дотоод мэдрэмж рүүгээ өнгийгөөд түүнээс ундрах мэдрэмж юу байна? Түүнийгээ уудлаад, түүнийгээ хуваалцаад өнөөдрийнхөө энэ хөрөлтөөнийг өндөрлүүлье. Тэгэхээр та хэд маань дорноо сайхан төвлөрч байгаад өөр өөрсдрүүгээ өнгийгөөдгоор хэлхийг хүсэж байгаа зүйл байна уу? Сонсхийг мэдхийг хүсэж байгаа зүйл байна уу? Хуваалцахыг хүсэж байгаа зүйл байна уу? Таны дотор хүнд чинь, дотор мэдрэмжинд чинь тэрийгээ сайхан хуваалцаад тэгээд энэ 7 хоногийнхоо хөрөлтөөнийг сүүлийн 3 дугаар хэсгийг хэдүүлээ өндөрлүүлье. За бүгдээр инги манайхан бүгдээр дорноо хийж байгаа юмнуудаа төр хоош нь тавиад яг нэг хэсэг хугацаанд төвлөрөө суучих нь ганц 2 минут. Мэдрэмжийн анзаараа төвлөрөө суучих. Тэгээд мэдрэмжинд чинь юу орж ирж байна, юу харагдаж байна, түүнийг зөрүүлээ надтай хуваалцаад гараа. Ялангуяа холбогдоогүй байгаа, орж ирээгүй байгаа хүмүүс маань орж ирнэ шүү. Хэд битгий хичээгээрээ зүгээр сайхан даалмараа суллаад нүдэ анаал энэ одоо цагт оршуу сууж.
Амьсгалаа анзаараад бодлоо ажиглаад мэдрэмжийг толтносоо. За болсон дөө. За тэгээ юу мэдэрсэн аваалцаарай. Байна уу? Байна. Одоо дуун аягүй гоё тод байна. Чивчтэй яриадсан байх түрүүн. Тэгээд чивч авчлаа. Яана ойлоо. Чивчтэй ярьж байгаа ч мэдээгүй байна шүү дээ. Харин тийм нөө юм сонсож байгаа тэр чивээрээ. Тэгээ нөө айгүй их нөө юм сонсдог байхгүй юу? Одоо ингээд би ч одоо зөв тав тэгэл аянгатуудган үсэг хөх толбот гэл ер нь ингээл айгүй их юм сонсдог. За холбогд хүмүүс айгүй байдаг боловч ингээд таны үг сонсохоор ингээд айгүй ойрхон сонсогдоод тантаа ингээд сонсоод байгаа байхгүй. Надад айгүй арай илүү ойрхон юм шиг санагдав. Тэгээд нэг түрүүний хэлдэг нэг хэмжээ гэдэг юм болов. Хэмжээс нь адилхан юм болов гэж би мэдэрсэн. Одоо ингээд дуу муу сонсохоор өмнө зүгээр л аян сонсдог байсан бол одоо тэр дууны үгийн утгыг ингээд айгүй гоё өөрөөр сонсоод харах сонсох мэдрэмж айгүй өөрчлөгдөж байгаа. Тэгээд яг асуух юм. Агчтан тийм юмд нөгөө нэг хадахаа болцсон айгүй гоё юм. Яаж сандрахаа болцсон. Харах үнцгээр нь айгүй өөрчлөгддөг юм байна. Яг хэрэгтэй хүмүүстэй яг өөрөө мэдэрч одоо холбогдож чадах юм бол маш сайнаар нөлөөлт юм байна, тусалтай юм байна гэж ойлгосон. Одоо зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Энерги үүддэг. Юу. Нэрээ ийм юм орж ирж байна саруул. Би энэ нөгөө нэг YouTube дээр олон нийтийн сүлжээнд хүмүүстэй хийсэн холбогдсон дамжуулсан юмудаа подкаст болгон оруулах санаа сэтэл маань яагаад төрсөн болоо гэд анзаарсан чинь би өөрөө бас маш их сонсох дуртай сонсч тэндээс олон мэдлгүүдийг таньж мэдэж сэрэж авдаг. Эзэний л тэндээс. Тэгээд сүүлийн бүлэгт яг нэг юм одоо миний орон зай гэх үү эсвэл яг миний энэ ертөнцийн өнгө аяс хэрэгтэй юм шиг надад санагдаад байсан байхгүй юу. Юм ингээд хаагаа сонсоод ингээд үсгэхээр яг л нэг юм ингээд дутуу байгаа юм шиг санагдаад. Тэгээ одоо миний гээд ховчлчих нь одоо хаашаа. Энэ холбогдож байгаа энэ орчлон оруу ертөнцийн дээд хэм хэмжээстэй холбогдож үүнийхээ тусламжтайгаар хүмүүс тусалж байгаа тэр дамжуулалт юу маань яг ингээ бодтоор хасах юу байхгүйгээр яг ингээ үнэнээр нь шууд
яг одоо цагт буулгаад одоо ингээ оруулж байгаа нь яг энэ нөгөө цаг үетэйгээ холбоотойгоор хүмүүсийн энэ сэрж байгаа энэ байдалтай холбоотойгоор их хэрэгтэй байна да гэд надад орж ирж ирсэн хавар 3 сард 2 сард байна. Тэгээд баг багаар явж байгаад сая 3 сар 4 сараас ахуулаад энэ юунууд оруулж эхэлсэн юм байна. Тий. Яг хөө одоохондоо нэг 300 400 ч юм уу хүн үзэл ингээл явж байгаа. Гэхдээ надаа 1000 хүн ч үзнэ үү, сая хүн ч үзнэ үү энэ нэг тийм чухал биш. Хамгийн гол нь яг хүрх ёстой хүндээ хүрж байгаа гэдэг итгэл миний дотор байгаа, мэдрэмж байгаа. Болохоор аюу гой үеиг байдаг шүү дээ. Яг зөв. Олж байгаа хүмүүсүүд ч гэсэн өөрийнхөө мэдрэмжээр л олж байгаа хата. Яг зөв. Мэдээж зөндөө алан мундаг хүмүүс мэддэг хүмүүс зөндөө байгаа. Тэр дундаас бас нэг юм өөрийнхөө чиглэлийг бас сонгоод байгаа байхгүй юу? Сонгож олдоод байгаа байхгүй юу? Тэгээ яг миний хувьд өөрийнхөө юг олсон даас айгу баяртай байна. Зөв савндаг гэх юм уу? Тэгээ маш их одоо таньж мэдэх тийм хүсэл байгаа. Тэгэж өөрийгөө бас хөгжүүлнэ. Тэгээ яг тэр хэрэгтэй хүмүүсүүд нь зөв сонгороо болох байхаа гэж өрөөж байна уу? Баярлалаа, саруулаа. За дараагийн хүмүүс. За манайха одоо нэг 30 минут үлдчихэж байгаа баг. Холбогдоод ороод ирээрэй. За миний хувьд болохоор мэдрэмж гэхээр толгой орой хэсгэр нэлээ ингээд ирвэн чинь. Оюун чимэг маань мөн үү? Мөн. Толгой орой хэсгэр ирвэнээд тэгээд ингээ гар ерөөхдөө бас нэлээ ирвэн чинь. Яагаад тэгсэн гэж бодож байна? Сая юу болов гэж бодож байна? Юу аппагдаад л тэгсэн бах та. Гэж үү. За. Тэгээд энэ нөгөө юу ингээд нүдэ айсан чи ингээд одоо ингээд яадаг штэ ингээд ис ингээд нөгөө тойрог болоод ингээд гүйдэг штэ ис. Одоо ингээд сайн ингээд нүдэ анаал ингээд яах чи ингээд тойрог болоод одоо ингээд нэг ингээд лсэн даа ингээд тойрог ингээд одоо нөгөө оршихуй юу шиг тий. Оршихуй одоо ийм нэг тойрог шиг л ингээл ис ингээл гүйдэх шиг үсэж ингээ улаанаар ингээд заримдаа бас ингэж харагдтiin л та би ингээд хаяа нүдэ андахаар ингээл ис дотор исүүд маань ингээл нэг хайгуу нөгөө хурдтай ингэж нөгөө гүйдэж байгаа юм шиг тэр харагдаад байдаг байхгүй ингээд тэгэхээр энергийн урсаж хурдан яваад байна гэсэн үг юм байна. Энергийн урсаж бодисын солилцоо хурдан яваад байна гэсэн санаа юм байна тийм. Тийм бах тий. Тэгээд заримдаа бас ингээл бас нэг юу чиглэл нь маш явж гэнэ гэж бас ингэж гардаг байхгүй. Тэгэхээр ингээд бас нөгөө тийшээ ч яваад ах шиг зарим хэсэг ингээд бас ингээд янз янз ингээд тэрнийхээ чиглэлийг би бас ингээд хаяа анзаараа л ингээ байгаад ит. Нүдэ анхаараа. Тэгээ сая тэр бас нэлээ ингээ нөгөө нэг хоёр нүднийх ингээ хоёр тал руу ингээ яваадсан. Тийм мэдрэмж орж ирж байна да. За өөр бусд нь хамаагүй зөв буруу хамаагүй мэдэрсэн зүйлээ хаалцаарай. Надад үйл тэгээд тэр үүднүүд ингэ жижиг ингээ яваадсан. Тэгэхээр
дараа нөгөө нэг борооны тусал шиг юм нуталтай. Тийм гэхдээ нэг өчний нэг ажиглахаа нэг жоохон нэг бүүдгэр өнөхтэй. Нэг тийм мэдрэмж орж ирсэн. Тэгээ энэ нь болохоор миний доктортой холбоотой ах гэж би бодож байна. Яа тэгэхээр нөгөө ер нь би нэг амар нэг юм чухал юмны учрыг яг нэг юм олох гээд яг нэг юм ойрхон байгаа юм шиг мэдрэмж ер нь төрөөд байгаа. Тэгээ өдөр бас нэг жоохон бясалгал хийгээс басан чи яг нэг хаалганы гадаа очицсан байхгүй юу. Тэгээд тэр хаалгаас ер нь онгойлох хэрэгтэй юм шиг санагтаад байна. Тэр хаалгыг онгоолгоно гэхээр жоохон айгаад тассан. Тэгээд бор байгаа юм маань битрээс хасч байгаа. Тэгээд ер нь их ойрхон байгаа даа. Тэгээд яг хизээ гарч ирж явах бол гэж тийм иймэрхүү л байгаа. За. Бүгдээ амарсан дүүрнэ үү? Нэ. Одоо ирж байгаа болохоор өөрийгөө хайрлах тухай хайлт дурдчих гэж бодлоо. Миний хувьд өөрийгөө хайрлах гэдэг нь эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэдэг. Халтал дурдчих шүү заяа. Зүгээрээ бити санаа зов цэлмгээ. Тэгвэл таг дуусгаад байна. За. Миний харин 2 удаа гэвтэр жоохон давгүй яагаад байна. Сонсоод өнгөрл. Эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрөхөөс эхэлдэг гэж сүүлийн үед харин мэдрээд байгаа байхгүй юу? Өөрийгөө хайрлан ихээр би өөрийнхөө сул талыг, өөс хэвийг хүлээн зөвшөөрөхгүй байж ч өөрийгөө хайрлах чадахгүй. Одоо чинь ингээд сэвх толботой эсвэл харин маримтай тарган бүдүүнээ эхлээд өөрийгөө хүлээн зөвшөөрч хүлээн авч чадахгүйгээр өөрийгөө хайрлаж чадахгүй. Яг тэрнтэй адилхан болж байгаа бүх одоо процесс үйл явдал нөхцөл байдал таарсан тохиолдсон уулзсан таарсан хүн болгоныг эхлээд хүлээн зөвшөөрчж өөрийгөө тэр одоо болж байгаа энэ одоо энэ очны ертөнц дээр туулал дээр болж байгаа бүх нөхцөл байдал бүх үйл явдал бүгдийг хүлээн зөвшөөрч байгаагаар нь хүлээн зөвшөөрч өөрийгөө хайрлах юм шиг санагдаж байгаа байхгүй. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч байна гэдэг чинь би тэр надад тохиолдож байгаа надаас шалтгаан үл шалтгаан тохиолдож байгаа тэр үйл явдал тэр одоо харж байгаа хүмүүс намайг тухгүй тулж байгаа тэр хүмүүс бухимд үзүүлж түргэн ингэж уур уцаар бухимд эсвэл өөрийгөө ингэж охирох өөрийгөө тавгуутуулах тийм сэтгэл зүйн реакц нөгөө шууд ингэж ухамсаргүйгээр үзүүлдэг тэр реакцийг үзүүлэхгүй эхлээд тайван байж тэр отгоныг ингэж усны урсгалыг байж аваад зүгээр хүлээж аваад за ийм юм болчлоо одоо яах вэ гэд сүүлдээ баг нэг тэнэг хүн шиг болж ах шиг байна. Одоо чинь ингээд жолооны сургууль цаа яваад эхэлж байгаа байхгүй нэг сарын өмнөөс тэгээ нэг дороонд гараад хажууд ингээд Япон жолооны багш буцсан нөгөө жолоон замаар машин барьж явж байгаа л нэг хашилга руу даваад унчих юм би. Тэгээд нөгөө багш сандрал миний өмнөөс оо яна за одоо хоошин дараад ухраад гараараа мараараа гэж сандрагж би бүр амар тайван болсон. За багшаа за одоохон гарлаа ч дээ гэж бүр амар тайван. Тэгээ зүгээр нэг тиймэрхүү ингээд үйл явдлаас өөрийгөө ингээд би яг хот хойд ингээд талт ингээд анзаараад ажиллаад өнгөрч явах. Зүгээр ингээд бүхэл үйл явц, бүхэл нөхцөл байдал бүх юм дээр би өөрөөсөө ингээд өөрийнхөө сэтгэл зүг, өөрийнхөө энергийг ингээд хийд юм өрн таран хийх, өөрийгөө тавгуутуулах тийм байдал үүсэхгүйгээр айгүй ихтэйх ингээд хүлээж аваад хүлээн зөвшөөрөөд хайван ингээд хүлээгээд аваад авч сурч байгаа юм уу? Тэгэхгүй өмнө нь ингээд жоох юм болонгол цохолдаа луур хүрээл ядчих дайлын том дор олон дүүнэртэй. Тэгээд ингээд ганцаараа 18-19 дүүсээ ээж ав гэрийнхнээс хол гадагшаа гараад ирсэн. Бүх юм ингээд миний хөвгтлэр бүх юм миний ингээд тааллаар байх хэрэгтэй юм шиг. Миний таалал нийцгүй юм гараад ирэнгүүд нь зүгээр шууд бухимдаал уурлал амар ингээд цохолддог байсан чинь сүүлийн үед амар тэгээ тайван болцсон. Таахгүй. Тэгээд иймэрхүү янзаар мэдээж өөрийгөө хайрлах гэхээр гадаад үзмжээ анхаарахаас ахвалал эрүүл хооллохоос ахвалал өөртөө одоо боловсрол карьер мэдлэг хөгжил сүнсний хөгжил анхаарал тавихаас ахвалаад бүх юм орж байгаа л доо. Гэхдээ хамгийн чухал нь эхлээд зүгээр л болж байгаа бүх юмыг ингээд зүгээр ингээд бурхан шиг хүлээгээд маш тайван хүлээн зөвшөөрөөд маш тайван ингээд яг тэр байгаагаар нь хүлээж аваад ийм юм болоод ishte одоо яана гэж цохолдож бухимдахаасаа төрүүлээд зүгээр л за одоо болго за одоо тэгвэл энийг яах ёстой вэ гэд ингээд дотроо өөртөө бясалгаад тэгж сурч байгаа. Тэгээд нөө бясалгал хийх хэрэг хүмүүс заавал ингээд нүдэ анаад
амьсгалаа анзаараад ч юм уу чимээгүй суухыг хэлдэг шүү дээ. Миний хувьд нөгөө жоохон дуу хөгжимд аягүй сонирхолтой болохоор дуу сонсоод караокед ч юм уу эсвэл ганцаараа гэртээ ингээд компьютер дээр дуу тавьж агаад дагаад дуулахаар яг бэлтгэл хийсэн юм шиг амар тийм тайвширлыг аз жаргал ингээд жоохон энерги унтсан байвал энерги буцаж нөхөж авдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар нөхөж авч тэгээд тэрийгээ би өөрөө бэлтгэл гэж боддог байхгүй. Хоолой идвэл галтгаа. Тэгээд хоолой идчихээд тэгээд галтгаа. Тэгээд яхаа өөрийгөө хайрлах гэхээр тийм байна. Тэгээд одоо яг мэдэрч байгаа мэдрэмж байгаа сэтгэл байдал гэвэл юу харьцангуй амар тайван илүү бүрийн тайван юм болгонд ингээд бухимдаад өмнө нь цохолдоо тэгээд идэх гэсэн бол зүгээр юм болгоныг ингээд анзаараад ажиглаад тайван өнгөрөөгөө юусэн ууралч мууралч стрессдэх юм айгу бага болчихсон юм шиг санагдаад байгаа сүлээ. Тэгээд зүгээр хамгийн наад захын жишээ дуртахад манай гэрийнхэн дүүнер энэ ер нь надаас одоо хүртэл ингээд хол байгаа юм аюу хамааралтай байдаг байхгүй юу? Бүх асуудал тэр гэр бүлийн бүх асуудал болж байгаа процесст ингээд би заавал оролцож хамт ингээд шийдвэр гаргахад нөлөөлдөг. Тэгээд жишээ та хэдхэн хоногийн өмнө доотлын дүү их сургуулаа төгссөн нөгөө нэг дургуун мэрэгчлэрээ сураад төгссөн өөрөө тэрийгээр ажиллах ямар ч хүсэлгүй. Тэгэхэд ингээд ээж аа хоёр болохоор заавал тэр мэрэгчлэр нь ажиллах гад ингээд тэр хүүхдийг хүчлээд бүр ингээд дургуун ах чинь заавал ингээд өөртөө хурдан байлгах гад. Тэгээд манайд хэлж явах гана би энэгээр ингээд ажилламааргүй байна. Та ингээд хэлээд өгөлдөө гэд. Тэг би ээжнээс нь эндээс ээж аа хоёрт уцаар яриад ойлголцгал тэгэхэд окей ингээд надаас зөрөөд заавал тэр мэрэгчлэр нь ажиллуулмаар байна. Дүүд чи ингээд хэрэгтэй ирээдүйд нь хэрэгтэй өөрт нь хэрэгтэй энэ төр гэсэн байгаад. Тэгээд тэр хоёрын тэр зөрчилдөөнөөс ойлгож ээжтэй ингээд над руу би нэгэ ховлоод манай дүү ингээд ээж намайг ойлгохгүй байна. Ээж аа хоёр надад ингэж тулгаад байна. Би ингэмээргүй байна. Ээж болонгод чи энэ дүүдээ хэлэлтэй дүүд ингээд миний үеийг сонсохгүй өөрт нь хэрэгтэй юм ярьдаг чи амар тэнэг байна минийг байна. Тэгээд би зүгээр энэ хоёрын жишээнээс юг хоёр юмыг ингээд анзаарсан байхгүй. Тэр нь дүүгийнхаа жишээнээс гээд хүн ингээд өөрөө хүслээрээ яг сүнснийхаа хүсэл зорилгоор өөрөө тэр зүүн сайвангаараа дагаад өөрийнхөө хүслээр одоо өөрийнхөө хийх ёстой юмыг тэр голын хатгасаа л олж ингэж хийхгүй хүмүүсийн дарамт хахалтаар гэр бүл одоо хамаатан садны 90 тойрны хүмүүсийн дарамт хахалтаар дургуут хүчгүй гэдэг шиг тийм байдалд ингэж ороход угаасаа ингэж нөгөө өөрийнхөө тэр сүнснийх нь хийх юм биш болохоор цаанаасаа ингэж тэр мэдлэгийг сураад авсан байсан ч хийж чаддгүй нэг хийхийг хүсдэггүй дургуй болохоор хөдөлгөө тийм байдал ингээ гатаанд орчдөг яхаа мэдгүй. Хоёрдугаар би өөрөө бас ингээд ганцаараа 19 настайгаас ингээд 6 жил гэрээсээ би дагаад хол амьдэрсэн. Бас өөрөө амьдрал босгож бүтээх гээд өөрөө ч ингээд бүр мөсөн санхүүгийн хэрэгчлүүнд арай хурж амжаагүй ээж авдаа гэрээхэндээ ингэж нөлөөлж чадхаар хэмжээнд очоогүй байж давхар ингэж өөрийнхөө аягийг дүүргээгүй ижиж гэрийнхэн лугаа санаа зовоол гэрийнхнийгаа яаж байгаа хийж байгаа л гэж бүх хүмүүст ингэж анхаарал тавьж бүх хүнд ингэж өөрийгөө бүрэн дүүргээгүй ижиж одоо өөрийнхөө аягийг дүүргээгүй ижиж тэр өөртөө байгаа энэ тал аягаасаа ингэж хүмүүст ингэ хуваалцаад таллаад байгаа юм. Энэ нь яг буруу биш л дээ. Гэхдээ миний бодлоор өөрийгөө хайрлах юм хэлээд одоо яг энэ жишээнээс би юу ойлгож байгаа хэрэг чинь эхлээд өөрийнхөө аягийг дүүргчээд эхлээд өөрийгөө тултал хайрлаад өөртөө байж болох бүх боломжийг бий болгоод өөрийнхөө аягийг дүүрэн байлгаж дараа нь бусад хүмүүст ингээд баг багаар хуваалцаад тэгж явах ёстой болов гэж ойлгосон. Тэгэхгүй ингээд би өөрөө энэ миний амьдрал явж байгаа би бас энд ингээд амьдарч байгаа ганцаараа тэгчээд ингээд гэрийнхэн лугаа санаа зовоол ээж аав дүмэрлэгаа ингээд яаж хаалж чинь зүгээр жишээ дартуурсахад би өөрөө энэ чинь ингээд хоолгүй хонжиж гэрийнхэн лугаа одоо хоолны мөнгө ингээд хүмүүсээс дээлээд чамаагаа явуулдаг ч юм уу тиймэрхүү байдал үүсгэх би эхлээд би өөртөө бий болгож эхлээд би өөртөө байлгаж дараа нь тэр өөртөө байгаа юмнасаа хуваалцаад хүмүүст ингээд хуваалцахад тэр хүмүүст хуваалцаж байгаа юм надад дутагдахгүй надад ингээд хангалттай байж тэрийг би дараа нь хүмүүст хуваалцаж тэр нь жинхэнэ нөгөө одоо буян болдог гэдэг шиг нөгөө яг тус болсон шиг тус болдог. Тэгэхгүй ингээд би өөртөө дутуу идэж өөртөө хангалтгүй идэж хүмүүст рүү санаа зовоод тал тийшээ ингээд өөртөө байхгүйсэн ч ингээд
надад байхгүйсэн ч гэсэн би гэрийнхэндээ олж өгөхгүй бол ингээ хичээх юм бол өөртөө би ингээ дутуу байлгаж хүмүүс рүү самал дараа нь би өөрөө тэрэндээ жишээ нь харамсна. Жишээ нь би өөрөө ийм байдалтай гэж хүмүүст ингэж штэ гэд дараа нь тэрэндээ харамсна. Нөгөө өгсөн өглөө нь буян биш эсэргээрээ бүр ингээ харамлж өгдөг шиг нэг тиймэрхүү юм ингээ болчих таа байхгүй. Энэ ийм хоёр зүйлийг ойлгоод сүүлийн үед бадаад хэлэхэд ер нь ингээд бүх процесс тохиолдож байгаа тохиол учрал болгоно нэр нөхцөл байдал болгоно нэр аль болох ингээд ажиглаад тэр асуудалтай тэр нөхцөл байдалд ингэж өмбөж ороод автахаасаа илүүтэй за эхлээд энэ яг юу болоод байна за жоохон тайван байж энэ яг надад юуг ойлгох гэж ийм асуудал гарч ирж байна энийг яг яаж шийдвэл миний сүнсний хөгжилд миний сүнсний одоо хувь тавилсанд илүү ингэж надад хэрэгтэй надад өгөөчтэй надад илүү сүнсний маань одоо хөгжилд хувь нэмэр оруулахаар надад хэрэгтэй тийм орон гэж хичээж байгаа. За багаар юм гиндэс ярьж байна. Сүүлд нөгөө мэдэрсэн зүйл дээр юм мэдэрсэн үү? Ер нь одоо яг мэдрэмж чинь ямар байна? Ингээд холбогдоод ярилцаад ингэхээр ямар мэдрэмжтэй байна? Энэ зүүн уус би одоо бараг 3 тоо орж байна уу? Тэгээ ер нь орох тоол айгуу тийм догтлолтой гэх юм уу? Бараг сүүлд ингээ хүлээд дүүсээд тийм ингээд 3 таслагдаад 40 минутаар ороход бараг нөгөө ID код пассвортыг бараг цээж ирсэн биш. Зүгээр цээжээр хийж бигээд орж байгаа. Тэгээ зүгээр ингээд яг нөгөө нэг энэ орчлонд энэ махан бие үсээд энэ туулал таны яг хүргэж байгаа зүүн YouTube-д оруулж байгаа подкастууд энэ хийж байгаа ярилцлагууд юу амар нэмэр болж байгаа. Би бараг ингээд яг нөгөө хин их чиглэхээр амьдрал надтай илүү ойрхон амьдрал илүү ойрхон тусч байгаа гэдэг шиг. Тэгэхгүй би нэг санаа амар ингэ дурлсан гэх нэг тийм догтлсон. Гэтэ энийг сэтгэл хөдлөлт гэж дүгнэхээс илүү зүгээр яг ингэ чин сэтгэлээсээ үнэнгээсээ зүгээр нэг сэтгэл хөдлөл биш байгаа байхгүй миний анзаарсан. Яг ингэ нэг сүнс баярлан гэдэг шиг яг юм зүгээр сэтгэл хөдлөл зүгээр нэг ээгоороо биш таа. Зүгээр ингэ яг чин сэтгэлээсээ сүнснээсээ ингэ баярлаад хүлээгээд тэгээд нэг юм үр шим жоохон ч гэсэн юм ингээд мэдээд хүмүүсээс сонсоод авцсан бол тэрнээсээ ингээд амар урам аваад баярлдаг ч юм уу. Тэгээ сүүлийн үед ер нь нэг жоохон анзаарсан, ажигласан. Айгу тайван л байна да. За баярлалаа. Цэлмэг маань ингээд ярианы уулзалтын төгсгөлд орж ирээд л айгу хөөрхөн нэг юм яарсан тэмүүлсэн оргилсан мэдрэмжээр дөр гэл дуусаад юм гэсэн чи өнөөдөр арцсангуу гоё 50 мэдрэмж төрж байна. Их гоё чөлөөлөгдсөн уужирсан мэдрэмж. Өмнөх нөгөө албагдсан ярилцлагатай би харьцуулж хэлээд байна. Арцсангуу гоё 50 уужим мэдрэмж орж ирж байна. Баярлалаа. Гэтэ энэ юу аха зүгээр одоо энэ ярилцлага дээр энэ зүүн дээр яарсан би ер нь дандаа л нэг юм яарсан, сандарсан, наргуу нөгөө Японд амьдардаг болохоор угаасаа нөгөө цагт баригдаа сурцсан. Бүх юм ингээд цагийн хэмжээс дээр явагддаг. Бараг миний хооллох цаг, унтах цаг. Тэгээд жишээ нь ингээд 7 хоногийн төлөвлөгөөг дараалаад өдөр болгон цагаар гарцсан байдаг ч юм уу. Бүх юм яг ингээд дөрмийн дагуу явагддаг болохоор нэг юм тайван яг өөрийнхоороо нэг юм юунд ч ингээд цагт баригдахгүй, яарсан шинжгүй юусэн тийм амьдралгүй 6 жил ингээ өнгөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа 6 жил яг ингээд нэг юмд яарсан нэг юмнаас нөгөө юм лөө нэг хичээлээс дараагийн ажил руу эсвэл ингээ нэг ажлаас дараагийн ажил руу яарсан тийм байдалтай байсараад их сүүлийн нэг жил сүүлийн яг ялангуяа таны 4 сараас хойш орсон YouTube-ийн подкастууд ярилцлагуудад ингэж оролцсноос хойш би бүр альцсангуу ингээд өмнөхөө илүү юм тайван сүүлийн бараг 6-7 жил тэгж мэдрээгүй амар юм амгалан сэтгэл санааны тийм тайвшралын амар мэдрээд байгаа. Тэгээд нэрээ манай одоо миний байгаад газар Японы нөгөө хамгийн гоё байгальтай газар жоохон хөдөө тал руугаа байдаг байхгүй. Тэгээд цайны цагаараа сүүлийн нэг сар би ингээд өдөр болгоо гадаа ажлынхаа гадаа ингээд модон дунд яг юм нэг
coin гэж ярьдаг байхгүй энэ цэцэрлэг түрээлэн энд чи хаасаагүй байдаг. Цэцэрлэг түрээлэнд ингээд яг ганцаараа гарч ирж завилж сууж байгаа. Тэгээ хоол молоо идэл идэхгүй бол ингээд цэмээгөө дуу сонсдог ч юм уу эсвэл ингээд тэнгэр мэнгэрийг ажиглаад дэрэн торны ажигладаг ч юм уу. Тэгээд гэсэн чинь бүр илүү ингээд амар тайван амгалан амар юм аз жаргалтай. Дээрээс нь нөгөө байгальтайгаа ингэж ойрхон байна. Уусна гэдэг одоо энэ л ахтай гэмээр мэдрэмжийг амар аваад байгаа сүлээ. Гэтэ тэрнээс өмнө олонгууд сүүлийн 1 сараас өмнө бол яг энэ 6 жил бол бүр тасралтгүй ингээд яг энэ Японы цаг нааргүй завгүй амьдрал биш нүдүүсээр хагаад хизээж баг тайван ерөөсөй байж үзээгүй байгаа байхгүй. Тэгээд тийм 6 жил ингээд тасралтгүй тийм байдалтай байж үж байгаа цагийг ингээд нэг жоохон тайван уужуу авширлыг мэдрээд ингээд өөрийгөө анзаараад ажиглаад 1 сард нэг тиймэрхүү байдалтай байгаад ирсэн чинь ер нь амар цаанаас сүнс баярлаад амар гоё байгаа. Тэгэд танд бас энэ дашрам баярлаж талархаж байгаагаа илэрхийлмээр байгаа. Би ер нь дандаа хэлмээр идэг л та. Баярлалаа. Тэгээд бусад бүх хүмүүсийн өмнөөс таныг таньдаг магадгүй сонсож амжаагүй цаашдаа бас шинээр сонсч мэдэх бүх хүмүүсийн өмнөөс дахин талархснаа илэрхийлмээр байна. Тэгээд маш олон хүмүүс сүнслэг хөгжилтөө өөрийгөө таньж мэдгээд өөрийгөө яг хэн бэ гэдгийг олж мэдгээд өөрийнхөө тэр голын хатгасыг таньж мэдгээд өөрийнхөө тэр жинхэнэ дэд биетэйгээ ойртоход маш том хувь нэмрийг оруулж байгаа гэж би бол үзэж байгаа. Тэгээд нөгөө нэг сүнслэг эго гэж бас байдаг шүү дээ. Тас мэдэх бах. Тэгээ хамаагүй бас би ингээд сүүлийн үед бүр ингээд тасралтгүй баг ингээд таны одоо YouTube-д оруулсан бүх дугаарууд ингээд сонсон байхгүй. Тэгэхээр нэг ингээд дахин татаж сонсоо заяа. Тэг хамгийн нийтэд өөрийнхөө ярьж байгаа хэсэг ингээд алгацаад сонсож чадахгүй. Ичээд амуу яагаад мэдгүй ингээд бүрний санаа. Бас ингээд ёо чи болоо чи ямар тэнийг юм бэ ямар тийм. Дугаар хатыг. Тэг өөрийнхөө хэсэг ингээд алгацаад заяа. Бусад хүмүүсийн ингээд бүлэг ярьцлага хүнсний хөөрөлтөд бусад хүмүүсийн юмнууд ингээд сонсоод сонсоод байгаа юм нэл ингээ ханахгүй. Тэгээ баг өсвөлтөө унтахтаа сонсож унтж ийн ажил дээрээ сонсож ийн. Манай ажлынхаа л ямарсандаа чи уг нь ингээ ажлынхаа хажуугаар жолоогоо ихлүүлсэн. Баг миний өмнөөс л миний жолоон санаад байгаа байхгүй. Яаж ин ойлгож ийн хэцүү юм болохгүй юм бол асуугаарай гэж манай ажлын явахчууд. Тэгээд бас би нэг тайван хүн за болох ах уу ойлгохгүй юм бол асууё. Чи яасан ямар амар тайван ингээ өөр болсон юм. Ерөөс ингэ жолооноос санаа зовхгүй юм уу? За чи угаасаа чадчих واخ уу? Чам шиг واخ ингэ чадчих угаасаа мундаг юм чидэг юм. Усталтай. Да. За баярлалаа. Миний нүүр ам халаад чигтэйхэн байна. Төрөн та хэд нэг цухас нэг нүдэн анаа суугаараа юу мэдэр чинь гэд нэг жижигхэн даалгавар шиг жижигхэн юу өгсөн. Тэгэхээр тэрнтэй бас холбоотой зүйлүүд ерөнхийдөө байгаа юм болов уу гэж. Энэ ингээд нүүр ам халуу оргих, гарын алга халуу оргих, шар ус босох, би арцах марцах шиг тийм энэ мэдрэмжүүд дандаа л нэг энергиутай холбоотой байгаад идэг л да. Тэгээ ялангуяа энэ нэг юм халуун дүүгч байгаа энэ мэдрэмж болохоор одоо тэр дээд эрчим өндөр байхлаар ингээд идэг. Эерэг талтай, сөрөг биш, эерэг талтай байхлаар ингээд идэг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд юм гэхээр хэдүүлээ зүгээр л нэг сайхан холбогдоод ярилцаад ингээд байгаа боловч цаагаараа бидний харагдахгүй байгаа, мэдэхгүй байгаа тэр энергийн бие далд ертөнцийнхээ хувьд маш их зүйлүүдийг өөр хоорондоо өгөлцөж, авалцаж, солилцож байгаа бах. Бидний биесүүд бид бүгдээрээ гэсэн үг. Да ялангуяа энэ одоо зүүн уулзалт энэ бүх зүйлүүдийг л одоо цаанаас дуудлагаар шахаагаар л хийж байгаа шүү дээ би чинь яг үнэндээ. Тэгэхээр миний зүйл биш энэ хорвоо ертөнцийн дээд хэм хэмжээст гэдэг зүйл одоо таныг, намайг, бид бүгдийг ингэж гоё ивээхэм, тэтгэнхэн байна. Байсаарч байх болно, байсаарч байж л байх болно. Тэгэхээр та хэд маань хизээч ганцаараа биш шүү. Таал зөвхөн хэцүү байр байдалтай байгаа. Таал зөвхөн нэг юм нөхөнд унчхаад байгаа. Таал зөвхөн
ойлгохдохгүй байгаа хэрэг биш шүү. Бид бүгдийг үргэлжлэл энэ орчлон хорвоо ертөнц дээд хэм хэмжээстүүд дэрэгдээс, дээрээс, хажуунаас, дотроос маань харж идэг, тэтгэж идэг. Тэгэхээр тэр болгоныгоо танаараа мэдэрэй гэж би чин сэтгэлээсээ хүсмээр байна. Яалтчгүй нөлөө байгаа. Энэ яалтчгүй бодит үнэн зүйл л дээ. Яг хуу бидний сэтгэл маань хэдий ч нэ бохирдолтой байгаад энэ хэдий ч нэ харанхуй монхог байгаад энэ төдий ч нэ энэ зүйлээс энэ мэдрэмж далд ертөнцөөс их алсарцсан байгаад идэг, холдсон, хөндөрсөн байгаад идэг. Сэтгэлээ таниад өөрөө өөрлөгөө өнгийгөөд би ямар учраас ингэдэг байгаа, энэ зүйл яагаад надад тохиолдоод байгаа гэдгийг алхам тутамдаа таниад мэдээ сэхээрээд ирэхлээр аяанда бүх зүйлүүд ойлгомжтой болоод харагдаад эхэлдэг, мэдрэгдээд эхэлдэг. Тэгэхээр орчлон хорвоо ертөнц та бидний ивэн байна да, тэтгэн байна да. Энэ битгий эргэлзээрээ. Тэгээ та хэд маань дор дорно өөрсдийгөө анзаараарай, мэдрэмжээ ажиглаарай. Ялангуяа хиний маань юу орж байд нөгөө түрүүн дорж хэм блэ нөгөө эмхтэй байгаадсэн. Зүүд нойронд их зөн мэдрэмж орж ирдэг гэсэн. Тэр эмхтэй маань мэдрэмжээ анзаараарай. За тэгээд сайхан байна дөө, сайхан байна. Би ер нь хийж байгаа энэ үйлүүдээ, ажлуудаа дандаа л цаанаасаа цэвэр дуудлагаар хийж байгаа. Хов хүний миний өөрийн амбиц эго гэдэг зүйлийг аль болохоор л бага хэмжээнд нь дараад бариад хүсэл шунлаач гэсэн хоошин тавьж харагдаад аль болохоор цэвэр мэдрэмжээр цэвэр ухамсараар л үлдэхийг хичээж байгаа. Тийм болохоор их сайхан хурж байгаа. Үнэн байгаа. Зүв байгаа. Танин байгаа гэдгийг би өөрөө бас давхар мэдрээд байгаа. Хүн дээрээсээ урам аваад байгаа. Сайхан байна, гоё байна. Та хэдтэй ч гэсэн баярлалаа. Өөрсдийнхөө мэдрэмж юугаараа хуваалцаад зөв зөнтэйгээр холбогдсон орж ирсэнд баярлалаа. Энэ хуулзалт юу маань ерөнхийдөө 7 хоног болгонд явах бах. Цааштай тэгээ мэдээж хэрэг оролцох хүмүүс маань нэмэгдээд ярилцах сэдэв маань илүүтэйгээр тэлээд ирэх бах. Аль болохоор оролцож байгаараа, аль болохоор ойр байгаарэ гэж та хэдтэй хэлье да. Цэлмэг гэдэг охинд нэг бэлчүү. Тэгээд би яг ус адилхан байгаа даа өөртөө чинь. Ер нь л адилхан явж байгаа юм байна. Тэгээд ямар ч сан бид бүгд гэж ярих нь зүг бах. Зүв зам дээрээ явж байгаа гэдэгтээ итгэлтэй байгаа. Ер нь яг орж одоо ингээд ороод удаагүй ч гэсэн айгүй цаанаасаа тийм ирчтэй зүв гэдэг нь мэдэрсэн болохоор айгүй чтэй байгаа. Тэгээд ер нь ганцаараа биш шүү. Бүгдээрээ хамтдаа шүү гэж хэлмээр байна. Айгүй тэг хөөрхөл санагдлаа. Яг үнэ. Зүг сайн гэж хэлдэггүй. Тэгээд хэцүү үедээ, шантарсан үедээ яг би бас өөрийнхөө бичлэгийг бас сонсч чадахгүй байсан аахгүй. Тэгээд сүүлдээ сонгоодсэн чи бүр тэр дахин мар санагдаад тэгээ өөрийгөө хүлээн зөвшөөрж байгаа л тохиом болов гэж би бодсон. Айгуу гоё байгаа шүү. Ер нь тэгээд яг чам мэдрэмжтэй явж байгаа шүү. Хантай хамт шүү гэж. Баярлалаа. зөвхөн тоор бишээ бид бүгдээрээ хамт. Цагаан тасаа баригдаж амьдраад үдцэн болохоор сайалж. Тэгээ өөртөө хизээч би одоо юу байгаарэ нүг.
тийм өөртөө нөө цаг цав гаргахтаа битээ тэгэж нөө нэг тэмшээрэй гэж. цовч биш хайп зөв чөлөөтөө одоо гаргаж байгаараа шийдэж хэлмээр байгаа байхгүй. Яа ингээд нэг бид нар чинь өөртөө цаг гаргах гэж айгүй ядаргаатай ингээд амар стрессч гаргадаг шүү дээ тий. Гүүгээр гаргаарай. Цаг гаргаяд ч өмнөд цаг олддгүй байсан юм уу? Өмнө нь би ч уг гэр бүлтэй хүн биш шүү дээ ганцаараа идэг. Тэрний л за баярлалаа саруулт чи би бас таныг таньж нөгөө нэг дамжуултаа сонссон. Тийм. Тэгээд таны дамжуултыг сонслоо би бүр 왔галтаа уйлаад. Орой өмнө ингээд унтахтаа орондоо ороод сонссон байхгүй шинэ дугаар орсон бахаар нөгөө шинэ дугаар орсон гэдэг. Тэгээ бүр уйлаад хамт уйлаад бүр нут нөлмөс болоод тэгээд өглөө нь хавцсан үедээ ажилдаа байсан би тий. Тэгээд танд бодоо энд одоо нөгөө дандаа ихэн камерахаас тасна эмэгтэйчүүд байгаа болохоор эмэгтэйчүүдтэй хэлмээр нь өөрийгөө хайрлаарай хамгийн ихдээ өөрсдөө хайрлаарай. Өөрийгөө хайрлаж байгаадаа эмэгтэйчүүд бид нэр амар юм гэмш. Хөөрхий яриаман дуусчлаа. Хөөрхөн Японоос холбогдож байгаа цэлмэг маань эмэгтэйчүүдтэй зориулаад их гоё үг хэлэх гэж байсан бах. Өөрийгөө хайрлаарай. Эмэгтэйчүүд бид нар угаасаа цаад өгөгдөл юм. Өгөх гэж, хуваалцах гэж, асрах гэж, тоогдлох гэж, аргадах гэж энэ хорвоод заягдсан байдаг төрлөх мөн чанар нь. Түүнийг хит их бусд руу битгий юулж хэрэг эхлээд өөрсдөө зориулаад өөрийгөө дүүрэн хайрлсан шиг хайрлаад өгсөн шиг өгөөд өрөөлд түүнийг хуваалцаарай гэж цэлмэг маань хэлэх гэж байсан бахаа гэж бодож байна. Тэгээд оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Ирэх 7 хоногтоо эргээд уулзъя. Талархлаа, гийлээ, дүүрлээ. Сайхан байна.